Одоо тэр нэгсэндээ хүн өөрлөгөл ер нь бол хүнийг хүн засахгүй юм байлээ. Хүнийг хүн чимчлэхгүй. Им чимчлэхгүй юу? Хүн өөрөө өөрийгөө л имчлэх юм байлээ. Аргыг зааж байхгүй. Хөтлөх юм. Хөтлөн. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн гэмтэл буюу тэр дурсамж хинд байгаа даа. Тухайн дүүрт байгаа даа шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр дурсамж дээр байгаа тэр мэдрэмжтэйгээ бид нар чинь нүүр тулж чаддаг байгаа байхгүй. Яг л тэр миний хүндүүртэй зүйл байхгүй. Тэрийг ингээд ботхоор миний намайг ингээд нэг юм таагүй байлгуулдаг, тохгүй байлгуулдаг. Тэ? Одоо нэгсэндээ тэр гүн дагаа тэр нэг мэдрэмжүүд байгаа шүү дээ. Нэгдүгээр тэгэхээр хүн нөгөө тэрийг тэрлүүгөө орохыг хүсдэггүй. Одоо тэрлүү ингэж орохоор нэг тийм тохгүй байдаг учраас аль болохоор тэрийг ил гарахгүй байхыг хичээдэг байгаа шүү дээ. Хүн өөрөө. Гэтэл тэгэхээр тэрийг гаргахын тулд хит юм арга байдаг. Нэгдүгээрт бол нөгөө хүн өөрөө өөртөөгөө ажиллах буюу яг яагаад би одоо өвдөд байгаа юм. Тэгээ энэ яг юунаас болоод байгаа гэдэг шалтгаанаа тэр сэтгэл зүйхөө гүн рүү орж танихыг хэлээд байгаа. Гэхдээ ихэнх хүн тэгж чаддаггүй хэцүү байдаг. Хоёрдугаар арга нь болохоор тэр энергийн төвшөнд тэр байдгийг ярьчлаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нэгсэнд гадагшлуулах хэрэгтэй байхгүй. Гадагшуулах. Тэр имээ болохоор яасан гэхээр надад итгэж байгаа учраас яриад тэрийг гаргасан байна. Тэгэхээр тэр энерги чинь ингээ гараад буюу тэр энерги одоо тэр нэг гомдлын, харуулслын нэг тийм сөрөг мэдээлэл маань өөрөө биес ингээд тэр уйлж байгаа нулимсаар дамжаад гарахад тэрний оронд зөв эрчим энерги орж ирнэ. Тэр үед нь болохоор нөгөө имээд буюу тэр хүнд ухааруулах тийм зүйлийг хэлж өгвөл их зүгээр байдаг. Тэгэхээр тэр хүн юуг ойлгох ёстой гэхээр тэн дээр за үр хөвгтдээ ер нь миний үг бол зөв явах ёстой шүү гэдгийг одоо таниулах ёстой байсан болчихж байгаа нэг талтай. Яагаад тэгэхээр хүний амьдралыг ингээд аваад үзэх юм бол аав ээж гэд хоёр хүнээс бид нар чинь тогтоод байгаа шүү дээ. Аав гэдэг хүн бол одоо гэр бүлд бол ерөнхий ингээд хувлаад аваад үзэх юм бол аав бол 20% одоо үлдэж идэг харилцааны. Ээж 80% үлдэж идэг. Тэр ээж бол маш их юм харилцааны ихэнхийг үлдээд нь шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо яг энийг ойлгохын тулд өөрөө яах ёстой гэхээр эхлээд ээж 80% үлддэг юм чи ээжээс хараад хүүхдүүд 80% суралцах гэдэг байна. Ааваас 20% суралцах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо бол эхлээд бид нар тэрийг мэдхгүй байна шүү дээ. Мэдхгүй алдчихлаа. Дараа нь алдахгүй тулд яах нөхөр нөгөө хүүхдүүдтэй зөв амьдрах амьдралын одоо хэм маягийг тэр ээж эмээ өөрөөрөө дамжуулж ойлгуулах хэрэгтэй болж байгаа. Нөгөө мөрлөж ойлгуулах болчихж байгаа. Миний хүү хоолоо ингэж идэх хэрэгтэй шүү. Хувцас ингэж өмсөх хэрэгтэй шүү. Амьдралынхаа хэм маягийг ингэж авах хэрэгтэй шүү. Монгол хүн гэдэг чинь одоо бусдаас ялгарх онцлог маань энэ шүү гэдэг нөгөө ондоочлороо яах нь нөгөө өв гэж нэрлэдэг байгаа тэр зүйлээ бид нэр таниулах хэрэгтэй байна. Яг яриагаа хоёлаа өнөөдөр яагаад ер нь эмнэлгийн хүн болчихвоо гэдэг хэсгээс шууд ингэж эхлээд явчих гэж бодож байна. Удмаа ярих юм бол ер нь их олон үеийн эмч нартай. Өөр одоо аавын минь талын том ах ихч гэл ингээл ярих юм бол аавын удамд 4 эмч. За тэгээ доошоо одоо дүүнэр надаас сүлээд ингээд доошоо олон эмчнэр байдаг. Дээр нь болохоор манай аав одоо Ховд аймгийн Цэцэг сумын харьяат аавын минь төрсэн газар бол домчин одоо домч дээр үед чи эмч гэж байгаагүй шүү дээ. Домч гэж байсан. Домчин там барьдаг хүмүүс гэсэн үг. Суудал гэдэг ийм бүр ийм онгон тагшин газар байдаг. Манай удмын хүмүүс одоо тэнд очиж одоо тэр өвгд эцтэйгээ одоо тэр зан үйлээрээ холбогдож тэгээд ер нь бол нөгөө өөгдөлтөө гэдэг шиг тийм одоо хүн нэгдсэн эмчнэрийн удам. Тий. За би ерөнхийдөө эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг 2003 онд төгссөн. За дараа нь бол сэргийн засалч эмч, зүүнний эмч гэдэг хоёр нарийн мэргэжил эзэмшээд тэгээ одоо бол сод гарам эмнэлгийн ерөнхий эмч хийгээд ингэ явж байгаа. Тэгээ би урд нь бол яг өөрийгөө тэгж урамшуулдаг гэсэн. За би ер нь бол морир ирэл угшилтай юм байна. Тэгээ одоо хүн эмчлүүлэх сайн эмч болох юм байна гэд ер нь надаар эмчлүүлж байгаа хүмүүс бол идэх ёстой доо гэдэг ийм кодыг өөртөө өгдөг ийм эмч байлаа. За ер нь бол хүнийг эмчлэн гэдэг бол нэгдүгээрт бол аргын тал буюу энэ махан биений төвшөнд тий одоо яаж өвдсөн ямар завьртай биеийн одоо өөрчлөлтүүд ямар одоо шинж тэмдгүүд илэрч гин гэдгийг ингээд биднэрт ангахын сургууль зааж байгаа шүү дээ. Би бол эхлээд бол Европ буюу дорн дахны Европ буюу одоо бидний мэдснээр бол өрн дахны ангах ухааныг эзэмссэн байна. За дараа нь бол зөв түүн заслын эмч буюу уламжлалт ангах ухааныг
сурсан. Тэгэхээр ер нь бол дорн өрн дахны ангаа ухааны талаар тодорхой хэмжээний мэддэгтэй. За тэрүүгээрээ бол хүнийг эхлээд эмчилж эхэлсэн л дээ. Гэтэл тэр хүмүүс маань нэг сайн эмчилсэн хүнийг 3 жилдээ одоо эртгүү. Ирэхгүй гэдэг маань бол монголчууд ингээд сайн байгаад хараа ер нь бол эмнэлгийг мартчихдаг. Тэгээд нэг 3 жилийн дараа ч юм уу те хайсаар агаад ингээд ирдэг. Тэгээд тухайн байдгийг би анзаараад за яаж хүнийг тэгвэл урт удаан хугацаагаар одоо 3 жил бол бас хугацаа л да. Гэхдээ болж игэл одоо бүрэн дүүрэн яаж эмчлэх вэ гэдэг тэр аргыг одоо судлаад гэх юм уу хайгаад ингээ явсан байгаа. Тэгээд явсаар хагаад хүний тэр энергийн бие буюу одоо бидний хэлсээр аура, энерги, за тэр одоо сүнсэн бие, сэтгэл бие гэдэг ч юм уу те энэ харагдаж үзэгдэхгүй нарийн биет дээр тэр одоо зүйл оршдог юм байна гэдгийг таньсан. За тэгээд энийг таниад ингээд цааш ингээд судлаад тэрийг ойлгоод ингээд явж хат хүн бол одоо 2 биетэй юм байна. Нэг нь бол одоо бидний энэ харагдаж байгаа бие, харагдахгүй байгаа сүнсэн бие үе энергийн бие гэж энэ байдаг юм байна. За энэ бие маань ингээд бидний ингээд 100% гэж авч үзэх юм бол 95% нь энэ сүнсэн бие буюу тэр одоо харагдаж үзэгдэж баригдаж биднэрт одоо тий ойлгох боломжгүй тэр бие дээр оршоод идэг юм байна. Нөхцөл шалтгаан гэдгийг ерөнхийдөө таньсан. За сүүлийн үед юуг анзаарч юм гэхээр за тэгвэл тэр энергийн бие дээр асуудал буюу тэр одоо шалтгаан байдаг юм уу те тэр зүйлийг байдаг юм байна. За тэрийг хүмүүс ярихдаа бол зарим нь бол одоо удмын мэдээлэл гэж нэрлэж байна. Зарим нь сэтгэл зүй гэж нэрлэж байна. Одоо тэр харагдахгүй үзэгдэхгүй байгаа учраас те зарим нь бол даалт ухамсар гээд ингээд ярьж байна. Тэгэхээр энэ бие маань өөрөө ямар бүтцтэй нэгдүгээрт. Хоёрдугаар хүн тэгвэл яагаад өвдөд идгийг? Өвдөх шалтгаан нь яг юунаас үүдэлтэй байх вэ гэд. За энийг ингээ хайж авч жагаад ер нь бол бүх зүйл маань өөрөө оршихуун зүй тогтол буюу тэр нэг жам гэдэг ойлголтын дээр очдөг юм байна. Яваад. Тэгэхээр тэр жам гэдэг ойлголтыг бид нар мэдчих юм бол тэрийг таньчих юм бол тэрний дагуу амьдрчих юм бол зовхгүй, өвдөхгүй, зүдрэхгүй байх боломжтой юм байна гэдгийг одоо олж мэдээд явж байна. За тэгэхээр эмч гэхээр бол бүр өрнийн, дорны одоо тэгээ бүр сэтгэл зүй за тэгээ тэр энерги одоо юу гэдэг те нарийн биеүүдийн судалгаануудыг ингээд өөрөө амьдралаараа туулаад явж гин гэж ойлгож байна те эмчилгээ хийгээд. Тэгэхээр би бас нэг тантай түрүүн лоббиний өрөөнд сууж байхад одоо нөгөө ангаахын эмчлэгдэхгүй залттай хүмүүсийн эмчилгээнүүдийг хийсэн бас нэг хэд хэдэн кейсүүдийг ярьж ирсэн те. Тэр талаасаа та үзэгчтэй болцвол. За тий. За ер нь бол хүний одоо бүх зүйлийг удирддаг том түүн өөрөө тарих байгаа. Тий? Тарих. За тарихыг болохоор баруун тарих, зүүн тарих гэдэг хуваагаад байгаа шүү дээ. Гэтэл бидний баруун тарих гэж байгаа тарих маань өөрөө бидний тэр 95%-ийг бүрдүүлээд байгаа сүнсэн бие гэдэг байгаа тэр зүйлийг удирддаг. Баруун тарих. Нэгсэндээ бидний тэр зүүн мэдрэмж сэтгэл зүй гэдэг зүйл маань өөрөө баруун тархины үйл ажиллагаатай холбоотой байгаад байт. За зүүн тарих гэдэг тарих маань өөрөө тэр 5 махбод гэд нэрлэдэг байгаа шүү дээ. Амтлах, үнэрлэх, одоо сонсох, одоо хүрэлцэх гэдэг ингээд 5 махбод буюу 5 одоо мэдрэхүүг хариуцсан нэгсэндээ махан биеийг одоо хариуцдаг юм байна. Тэгэхээр тэр өвдөж байгаа шалтгаан ялангуяа сая бол мэдрэлийн одоо эмгэгтэй хүн одоо хэд хэдэн хүн ирлээ л дээ. Тэнгүү тэр хүмүүсийг ингээ анзаархад мэдрэлийн одоо эмгэгтэй учраас шинжилгээ өгөөд тий одоо тэр тэндээс одоо мэдрэл хит мэдрэгшил болоод одоо юу гэдгийг тэр нь одоо нэг жишээ ярихад бол нэг настай эмээрсэн л дээ. Ховд аймгаас ирсэн хүн байгаа тэр Ховд аймгийн Мянгат сумаас ирсэн. Тэгээ тэр эмийг юм болохоор ерөнхийдөө бол зөвхөн ингээд унждаг буюу зөвхөн дарагдаж нэг харааны мэдрэлийн тэр одоо мэдрэлчлэн дээр одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд буюу тэн дээр юм тодорхой хэмжээний төв одоо эмгэг голомт үүссэн. Тэгээд тэр голомт нь бол шинжилгээгээр харахаар тийм хит мэдрэгшил үссэн гэсэн юм онцтой ирсэн баг. Тэгээд тэр эмээ болохоор одоо тэрийг засах буюу эмчлэх арга нь болохоор ботулины токсин гэдэг одоо
бидний одоо яг сэргэн засах эмчилгээнд хэрэгэлдэг л дээ. Тархины саажилттай хүүхдүүдэд хит мэдрэг одоо булчин чангарсан үед тэр токсиныг тарихаар булчин тодорхой хэмжээний тэр мэдрэл дамжилтыг нь бууруулж өгөөд тэн дээр нь одоо дасгал хийдэг ийм арга байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр ботулины токсиныг нэгсэндээ сулруулсан тунг унжаадахаар нь л зохиог нь сулруулчаад байгаа юм уу те. Тэр одоо мэдрэл дамжилтыг нь тэр токсин тарьснараа саатуулж штэ. Тэгэхээр нөгөө унжихаа болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр эмээ болохоор 3 сар тутам хариулах ёстой. Заалттай ирж байгаа. Тий. Тэгээд тэр эмийг болохоор би үзээд онцлоод тэр хүний яг өвдөж байгаа одоо тэр байдлын цаана сэтгэл зүй дээр байна. За тэр эмээ сэтгэл зүйгээ нэгсэндээ тэр хүн надад амьдралаа ярьж байгаа байхгүй. Өөрийнхөө одоо түүхийг ярьж байгаа. Тэгээд түүхийг нь яриа сонссон чинь хүүгээ алдсан байгаа. 30 эд настай хүүгээ гинтийн ослоор ингээ алдсан. Тэгээд тэр алдсан нэг уй гашуу харуулслаа надаа. Тэр хүний сэтгэлд тэр нэг хурцсан. Ялангуяа ингээд цагаан сараар бид нар ингээд тэр суманд идэг болохоор найз нөхд нь одоо ингээд орж гараад явд юм байна л та. Тэгэнгүүт хүмүн байсан бол гэл ингээд тэр хүүхдүүдийг хараад боддог гэж байгаа байхгүй. Тэгэх тоолонд нөгөө сэтгэл зүйн нөгөө гэмтэл нь сэдрийн штэ. Тэгэхээр нөгөө нүд нь ингээд нөгөө нэг анивчдаг тэр нь одоо тэр харааны зохин унждаг нэмэгддэг. Тэгээ өөрөө тэрийг анзаарсан байгаа юм. Миний сэтгэл ингээд 50 байгаа үед бол энэ арай унчих нь бага байт. Сэтгэл санаа ингээд тогтургүй ялангуяа ингээд нэг жоохон янз бүрийн бодоод нойр тухгүй тийм байгаа нөхцөл энэ ихсчдэг гэж байгаа байхгүй. За тэгээд би тэр хүнд болохоор тэр ер нь бол нөгөө тархин дээр байна шүү дээ тэр чинь. Тэгэхээр тархины тэр голомтыг яаж одоо тэр сэдэж байгаа зүйлийг нь засах вэ гэд тэгээд нөгөө хүнийг бол одоо тэр ховсын эмчилгээний аргаар бол тухайн яг тэр гашуудсан тэр сэтгэл зүйдэр нь авчиж хагаад тэн дээр ер нь бол яг хүний амьдрал гэдэг бол бид нэр яг тгийн ингэн гэдгийг мэдгүй шүү дээ. Гэхдээ тухайн нөхцөл байдал маань өөрөө одоо тухайн хүнд үүссэн тэр далд хумсад үлдсэн байгаа мэдээллийг засахын тулд тэр нөхцөл рүү одоо эргүүлж авчиж хагаад тэр голомтон дээр байж байгаа мэдээллийг эерэг болгож засдаг арга байдаг. Говьсын арга. Шууд далд хумсартай харилцаа өчөж гэнэ үү те. Тий. Тэгээд нөгөө эмээ их уйлсан л та. Зөндөө уйлсан. Уйлж жагаад онгоож байгаа байхгүй. Тэгэхээр тэрний хурцсан байгаа хим буюу энерги эрчим тэр гадагшилж иж тэр тархины тэр давтамж ууж байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа бол их унтсан. Тэгээ унтахтаа бол урд нь бол юм хөнгөн унталтаар унтдаг гэсэн гэж байгаа байхгүй. Нөгөө нохоо унталт гэдэг шиг шүү дээ, тэ. Тэгэхээр нөгөө тэр голомт маань бол одоо итгэвчсэн хэвээрэл байдаг л байсан байгаа. Тэгээ би нэг сайхан амрахгүй. Тэгээд тэр нэг сэтгэл зүйн одоо эмчилгээ хийсний дараа бол их сайхан унтдаг болсон гэж. Тэгээ сайхан унтаад эхлэнгүүт нөгөө нүдний тэр одоо тэр анивчаад идэг доошоо унжаад идэг тэр зүйл нь багассан гэдэг. Тэр юм өөр ярьж байгаа. Дээр нь болохоор давхар нөгөө манай эмнэлэг бол хүний ерөн биеийн байдлыг давхар засдаг эмчилгээнүүд хийн. Яг тэр хий аривдах буюу хий ихсэх болохоор хүний өвчин үүсэх нөхцөлийн суур болоод идэг учраас хийгийн дараад дээр нь болохоор цусыг нь цэвэрлэх одоо ийм эмчилгээнүүд давхар хийж өгөхөр нөгөө хүний сэтгэл зүйн тайвшраа дээр нь махан биеийн одоо чадалтынхээ ороод тамир нэмэгдээд эхлэхээр тэн дээр хүн ирүүл байдаг. За ямар ч нөгөө арга зал руугаа ойлоо орохоос өмнө ерөнхийдөө таныг одоо ойлгох гэдэг шүү дээ олон нийтэд. За тэгэхээр саяны нэг хөгшин хүний настай хүний кейс дээр тий. Тэгэхээр та шууд одоо нэг дүгнэлт гэх юм уу тийм юм хэлэх боломжтой жишээ нь сэтгэл зүйн ч юм уу тэр тархины давтамж яг тэр ойлголтоос хүний эрүүл мэнд шууд шалтгаалаад байна гэдэг ч юм уу. Тий. Тэгэхээр нөгөө дахиад эргээд нөгөө оршихуун зүй тогтол руугаа ишлээд яри. За яг оршихуун зүй тогтол нь яг юу юм? Энэ ийм юм байна. Одоо бид нар ингээд нэг юм замын хөдөлгөөний дүрмэнд орохын тулд хөдөлгөөнийхөө дүрмийг мэдэх ёстой шүү дээ. Гэтэл бид нар тэр дүрмийг хинч анханаас зааж өгөөг. Тэ бид нар ингээл явцсан. Тэнгүү тэр явж байгаа зам маань бидний амьдралын туулал болоод тэ зарим нь одоо ингээд хүүхдээ алдаад ч байд юм уу тэ зовлоо үзээ зарим нь өвдөөд тэ одоо нэгсэндээ дүрмээ мэдгүй л өөрсдийнхөө туулалаар л явж штэ. Гэтэл тэр оршихуун зүй тогтол буюу тэр орчлон хорвоо өөрийн гэсэн юм хуйлтай байгаа. Энийг бид нар нэгдүгээр
таних юм бол өвдөхгүй байх боломжтой байхгүй. Нөгөө гэрлэн дохионыхоо дүрмийг таньж байгаатай адилхан гэсэн утга явж байгаа. Яг тэр энэ дүрмэн дээр ингээд ярихад ингэж байгаа юм. Том жижиг агуулж идэг. Тэгэхээр энэ бидний амьдралд эрүүл байхад наар сар энэ гарын хэрэгсээс ирж байгаа бүх тэр эрчим долгион хэмнэл нөлөөт. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд энэ хувь хүн ч гэсэн өөрийн онцлогтой. Гэхдээ энэ онцлог нөгөө одоо тэр ирж байгаа долгион буюу тэр том жижиг агуулж байгаатай шүтэн барилгаатай буюу хамааралтай. Оршиж идэг юм аа. Гэт энэ бол нөгөө оршихуйн зөв тогтлыг хэлээд байгаа байхгүй юу? Би энийг бол ингэж ойлгоод байна л дээ. Тэргэл сартай шүн судалгаа хийгээд үзсэн чинь хамгийн их гэмтэр гараал, нохоо чоннууд үлдээд ч хэдэм үү те. Сарнаас бол нэг ингээ уятаагаад нь штэ те. Тэгэхээр энэ нар сар од гар хэрэгстэл холбож яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ойлголт болохоор энэ нар сарнаас ирж байгаа ойлголт маань за биднэрт тусахтаа буюу ирж байгаа тэр мэдээлэл маань нэгсэндээ өөрөө хэллээ шүү дээ. Сөрөг мэдээлэл бас ирээд байна. Тэ эерэг мэдээлэл ирээд байна гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр ирж байгаа мэдээлэл сөрөг байна уу, эерэг байна уу гэдэг тухайн хүнтэй өөртөө холбоотой байхгүй. Тухайн хүний нэг антинтай холбоотой багт. Тэгэхээр бид нар нэгсэндээ өөрийнхөө зүрх сэтгэлд зөв антина буюу зөв одоо тэр хэмнэлийг мэдээллийг агуулж авах юм бол энэ дэр сарнаас тэр ирж байгаа эрчим бол бидний оюун санаанд нөлөөлөд бидний тэр далд хумсар зөв мэдрэмжийг сайжруулж өгдөг. Гэтэл бидний одоо тэр зүрх сэтгэл маань өөрөө буруу гэдэг юм уу тэ тэрийг ойлгоогүй гэдэг юм уу одоо нөгөө сөрөг антинтай байх юм бол нөгөө сөрөг мэдрэмжээр яах нь бас сөрөг юм ирэх боломжтой. Тэгэхээр тэр ирж байгаа тусгалыг нөгөө сонголтоо хийх тэ одоо аль нь надад хэрэгтэй нөгөө хэрэгцээг одоо сонгож авах гэдэг ойлголт руу орчиж байгаа байхгүй. Тэгэхээр сайн ч ирэх боломжтой, сааран ч ирэх боломжтой. Яг тэр хүн бол энэ орчлон орбод төр төгс хүн байхгүй. Бүгдээрээ тодорхой хэмжээний давуу чанартай, тодорхой хэмжээний сул чанартай. Тэгвэл бид нэр тэр сул байгаа зүйлээ одоо давуу байгаагаараа нэгсэндээ нөхөж өгөх гэдэг ойлголт яригдчих. Нөгөө талдаа болохоор саяны ярьсан жишээн дээр ингээ аваад үзэх юм бол тэгэхээр бидний амьдралд ингээд тэр оршихуйн зөв тогтол гэдэг зүйл маань холбоотой байдаг юм бол одоо энийг би эргүүлээд ярихад энэ гариг эрхсийн нөлөөлөл улирлын шилжилт гэдэг бол хүний амьдралд холбоотой байдаг. Энийг бид нөгөө нэг уламжлалын ухаанаар мах бод гэдэг зүйлээр хэлээд байгаа байхгүй юу? Мах бод гэдэг маань өөрөө материйн түвшинд буюу амьтай зүйлийн түвшинд яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гаригаас ирж байгаа тэр дэлхий дээр ирж байгаа бүх эрчим энерги болохоор бүх дэлхий дээр байж байгаа бүх үйл сүнсэнд тусна да. Тэгэнгүүт тэр тусж байгаа эрчим энерги нь болохоор газар нутгаас хамаарат хүн болгон дээр харилцан адилгүй байдаг. За жишээ авъя. Япон хүн бид нар бүгдээрээ мэднэ. Япон хүн бол усан махбодтой гэж үздэг. Усан махбодтой. Тэгэхээр энэ 5 махбод гэдэг ойлголт болохоор 5 төв 5 үстэн гэдэг ингээ бид нар ярих юм зөндөө юм ярина шүү дээ. Тэр махбод гэдэг ойлголт өөрөө тэр аль газар нутаг дээр оршин байгаагаас хамаарат ондоо байдаг байхгүй. Тэгээд за Япон хүн усан махбодтой байлаа. Монгол хүн гал махбодтой. Яагаад бид нар ингээд ярих юм бол ялангуяа энергийн тэр төвшөнд ярих юм бол энергийн цэвэрлэгийг бид нар галаар хийгээд байгаа шүү дээ. Тэ галаа дахиулаад байгаа шүү дээ монголчууд. Тэгээ гал махбодтой гэж бид нар өөрсдөө нэрлээд байгаа шүү дээ. Тэгэхээр биднэрт бол тэр гал амин чанар монгол хүнд одоо юу байд юм байна. Гэтэл Япон хүнийх усан махбодтой гэдэг. Яг тэр тэд нар арлын оронд амьдраад байна. Тэгээд аршаанд ороод тий одоо өөрсдийнхээ аршаанд ороод тэгээд далайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байна. Тэгэхээр энэ махбод гэдэг талаараа дэлхийн үйл сүнстэн болгон өөр өөрийн гэсэн ийм ойлголт буюу амин чанарууд нь өөр байна. Ондоошлол гэдэг нь энийг хэлээд байгаа. За тэгтэл энэ дээр улирлын шилжилт гэдэг яригдана. Тэгэхээр улирал гэдэг бол өөрөө нар сарнаас ирж байгаа тэр хэмнэл хүний амьдралд нөлөөлж штэ. Бид нар одоо өнөөдөр хаврын сүүл сарын одоо гараа явж байгаа штэ. Одоо 100-ийн сар гарах гэж байна тий. Гэтэл бид нар намар байлгыг, өвөл байлгыг хийж чадахгүй байхгүй. Тий боломжгүй. Тэгэхээр бид нар яалтчгүй тэр гэрлэн дохионы арга гэдэг шиг замын хөдөлгөөний дүрмийг сахиас өөр аргагүй болчихж байгаа. Нэг талд. Тэгэхээр улирал гэдэг зүйл маань хүний бие организмд тэгвэл яг юуг өгөөд идэм бэ? Гэхдээ зарим газар бол 4 улиралтай, зарим газар бол 2 улиралтай, 3 улиралтай гэдэг ингээд нөгөө нар экваторын ямар бүсдээр тусч байгаас хамаарат өөр байгаад байгаа шүү дээ. Тэгвэл монголчууд бол 4 улиралтай юм аа. Тэгэхээр тэр 4 улиралд бид нэр
дөрвөн үлрэлдээ тогтсон амьдралын хэм маягийг авч амьдрах юм бол эрүүлэх гэдэг. Нөгөө сэтгэл санаа маань доктортой өвдөж зоохгүй нөгөө гинтийн осол аваар болохгүй байх боломжтой байна. Улирлууд махбодтой гэсэн үг үү? Тий, улирлууд махбодтой. За жишээ нь ярихад хавар боллоо. Хавар бол салхи ихтэй. Тий, хавар. Жин ихтэй. Тий. Тэгэхээр нөгөө хаврын улирал өөрөө хий махбод дэлгэрдэг, хий салхи дэлгэрдэг улирал байхгүй. Тэгэхээр хавар болоод ирэхлээр бидний сэтгэл санаа яаж ийн? Нөгөө хөнгөн хөвсгөр болоод эхэлнэ. Яагаад тэгэхээр хавар бол одоо ичгсэд хөдлөөд газар гисээд бүх юм ингээд нэг хөдөлгөөнд орж байгаа үе байхгүй. Тэгэхээр энэ хүний организмд буюу бие махбодод нөлөөлдөг. Яагаад тэгэхээр бид нар чинь заримыгаа хилээд байгаа шүү дээ хаврын синдром. Тэ одоо ингээд талбай дээр гараа зарим жагсан, зарим сэтгцийн өвчнүүд хавар илүү сэтэрнэ. Тэгэхээр энэ бол өөрөө хавар гэдэг улирал өөрөө хөнгөн юм хөлбөрөнгөө улирал учраас энэ хий махбод яах нь ерөнхийдөө аривдна гэдэг ойлголт яригдчих. Зум болохоор л монголчууд чинь Улаанбаатараас гараад та өдөр нутгаар тараал авчиж байгаа. Тэгэхээр зум болохоор гал махбодтой. Шарын орон зай. Халууны улирал байгаа даа шүү. Тэгэхээр халуун бид нэр яах нь вэхэр нөгөө хоол хүнсээ зөв хэрэглэхгүй бол болохгүй гэдэг ойлголт яригдана. Нөгөө талдаа болохоор дэлгэр улирал тий бүх юм сайхан дэлгэнэ одоо цаг агаар сайхан болоод тэгээд нөгөө хүнд их гоё химийг өгдөг учраас бид нар яалтчгүй нөгөө байгальтайгаа ойрхон байх нь өөрөө хэрэгтэй байдаг. Гэтэл намрын улирал өөрөө жимс ногоо боловсрдог улирал шүү дээ. Тэ? Одоо бүх жимс одоо намар бол боловсроод тэг өгөөж өгдөг, мал сайхан таргалдаг. Тэгэхээр тэр улирал бид нар яах вэ? Нөгөө биеэ өлчиржүүлээд өвөлдөө бэлтгэх хэрэгтэй. За гэтэл өвлийн улирал өөрөө нэгсэндээ бүх эрчим минерийг хаагдах буюу нөгөө шар усны нүхнүүд сүвүүд хаагдана, газар хөлтөнө. Тэ? Тэгэхээр энэ улиралд бол бид нар нөгөө элчинергээ нэг өөртөө бий болгож аль болохоор зөв хэмнэлээр алдахгүй байхад туслахын тулд одоо байх ёстой маа. Тэгэхээр энэ улирлын энэ онцлогоор хамаарч бид нөгөө ховтол сунраа өмсөх, хоол хүнсээ зөв идэх, амьдралынхаа хэм маягийг зөв авчих юм бол нэгдүгürt эрүүлэх гэдэг. Хоёрдугаарт энэ өөрөө сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Би одоо шууд ингэж ойлгоод байна л да. Өлсгөр минь уур хэрэгцдэг байхгүй. Тэгэхээр одоо ямар хотодны эс байна те. Хотод нь маань юу байна гэдгээс хамаарат те. Одоо янз бүрийн одоо урвал гормон явж байгаа л миний сэтгэл зүйд нөлөөлөд нь штэ. Гэтэл яг тэрнтэй адилхан хаврын улиралд, зуны улиралд за тэгээд тэр нар сарных нь одоо байрлалч гэх юм уу те. Тэр бүх зүйлээс шалтгаалаад хүний бас бие махбод организмаар дамжаад сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Энэн дээр нь тулгуурлаж аливаа асуудалд хандахгүй бол болохгүй байна гэдэг юм ойлголт авч. Тэнгүүд Монгол хүн, Орос хүн, за магадгүй Япон, за бүр өрнийхэн те. Тэгвэл Америк нэгдсэн улсын ард иргэд дээр хийсэн судалгаан дээр үндэслээд Монгол хүнийг эмчлэх боломжтой. Хүн гэдэг талаас нь аваад үзсэн шүү дээ. Тий. Ер нь яг ийм нөгөө нэг том жижиг агуулж ядгаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр өрний анагахан буюу Европ анагахан болохоор махан биений түвшинд маш сайн судалсан шүү дээ. Хүнийг одоо ингээд бүр гений түвшинд амин одоо тий одоо тэр генийн одоо дараал мараал бүгдийг ингээд судалсан. Гэтэл энэ дээр юу яригдчих чинь гэхээр за жишээ авъя л да. За одоо бол ингээд Европ анагааханд бол хүний эргэтэн тогтолцоо ингээд хуваацсан баг. Тэ одоо бөөрийн эмч, зүрхний эмч, одоо мэдрэлийн эмч, уушигны эмч гэдэг ч юм уу. Гэтэл энэ нэг дангаараа байгаа тэр одоо организм буюу эргэтэн тогтолцоо маань хөл бүтэн бие зохицыг бүрэн дүүрэн агуулж чадахгүй. Энийг бол дорн дахны анагахан бол шүтэн барилга гэж нэрлэдэг. Таван махбод хоорондоо бүгдээрээ хоорондоо холбоотой. Тэгэхээр одоо би түрүүний ярьсан яриараа эргээд оръё. За бөөр өвдсөн хүн байлаа гэж бодъё. За бөөр өвдсөн Япон хүн ч гэдэг юм уу, бөөр өвдсөн одоо Солонгос хүн ч гэдэг юм уу, Монгол хүн байлаа. Эсвэл Америк хүн байлаа гэж боддог. Өрн дахны анагахан буюу Европ анагахан бол адилхан эмчилнэ стандартыг гарцсан. Тэгээ одоо бүгднгийн шийсний шинжилгээ авлаа. Бактери үлдээ. Тий. Тэгэл одоо антибиотик өглөө. За одоо юу гэдгийг дараа нь бөөрийн цусны эргэлтийг сайжруулах юм өглөө гэдэг ч юм уу. Ингээд бүгднгийн адилхан эмчилээд байгаа байхгүй. Гэтэл уламжлалт анагахан дээр болохоор тухайн хүний махбодууд ч өөр гэд төрүүлчихлээ шүү дээ. Газар нутгийн онцлогтой холбоотойгоор тухайн хүний амьдралын организм тэр байтугай хувь хүний өөрчлөл гэд өөр байна. Зарим хүн бол хий давмгаалсан хүн, зарим нь шар давмгаалсан хүн, бадган давмгаалсан хүн гэд ингээд өөр юм онцлогтой байгаа байхгүй. Тэгэхээр тэр онцлогийн тухайн хүний улиралтай одоо тэр
за өөртэй бүх юмтай хооронд нь холбож байгаад тэгээд тэр 5 махбодыг энэ шүтэн барилгаар нэмчилдэг байхгүй. Боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд энэ хэр ганцхан бөөрийг эмчлээд тэр хүний эрүүл байлгахгүй. Өнөөдөр одоо шинжлэх ухаан дээр бөөрийн одоо эмчлэлийг өглөө гэхэд бөөрийн тэр одоо им маань өөрөө илгэнд нөлөөлдөг. Удаа бусдыг ингээд явчих юм. Тэгэхээр нөгөөдгөндөө ингээд нөлөөлөд явцдаг байхгүй. Гэтэл уламжлалт хаалган ухаан дээр бөөрийг эмчлэхдээ бөөр маань өөрөө за бөөр гэдэг маань өөрөө усан махбодтой байхгүй. Тэгтэл модон махбодтой элэг цэснийхаа их нь болж идэг. Тэгэхээр их хүүгийн зарчим гэж нэг юм байдаг байхгүй. Яг тэр их нь буюу тэр эхлэл болсныг нь хүү буюу нөгөө үр дагавар болсон тэрнтэй хамт эмчилдэг. Тэгэхээр элэг нь асуудалтай бол бөөр нь үр дагавар болоод өвчнийг илэрж байна гэж ойлгох гээд байна. За одоо бөөр өвдсөн байлаа гэж бодъё. Гэтэл бөөр өвдсөн хүний элгийг нь давхар эмчлэх юм гэсэн үг явж байгаа байхгүй. Тэгжээж яах нь тэр одоо уялдаа холбоод шүтэн барилгаан зөв байж хүн ирүүлэх гэдэг байхгүй. Тэр хамтд нь эмчилнэ л гэж хэлэх гээд байгаа. Боломжтой байна. Тэгэхээр энэ нь өөрөө юу гэж ярьж байгаа нөгөө түрүүний ярьсан оршихуун зүй тогтол дээр аваад үзэх юм бол нэг нь нөгөөтгөө хоорондоо хамааралтай гэдэг яригдчихэж байгаа байхгүй. Хүн байгаль тусдаа биш. Бүх зүйл хоорондоо уялдаатай холбоотой гэдгийг хэлээд байгаа. Тэгээ энэ дээр нэгсэндээ монгол хүмүүс дээр бол хоолн дээр аваад үзэх юм бол яг энэ улиралдаа зогтсон хоол хүнсийг бид нэр хэрэгэлдэг арт юм байсан. Одоо өнөөдөр бид нэр тэрийг мартцсан байхгүй. Өдөр шөнөгүй мах идэл тийм ээ. Одоо 365 хоногт одоо мах идэх нь өөрөө тэр хүнийг буруу болгочихж байгаа байхгүй. Яагаад тэр түрүү хэллээ шүү дээ. Өвөл бол махаа идэх ёстой байна. Яг хүүтэн сэрүүний улирал бид нар тэр махыг идээд тэндээсээ эрчим аваад энерги зөв болгоод ингээд амьдралынхаа хэм маягийг зөв болгоод аваа явчих байтал өвөл зөнгөө мах идээд ирэх. Ялангуяа дулааны улиралд, халууны улиралд мах идэхээр мах маань өөрөө дутуу боловсрно. Дутуу боловсрлоод эхлэхээр цуснд хорууд ялгарч эхэлнэ. Ялангуяа одоо сүүлийн үед ингээд анзарч хахад өвөл бол ер нь махыг ингээд 5 хушуу малын мах байна да. 5 хушуу малын мах маань өөрөө халуун чанартай, сэрүүн чанартай, тэгш чанартай гэж 3 ангилагддаг байхгүй. За халуун чанартай махт болохоор хоньны мах, адууны мах ордог. Ер нь бол халуун гэдэг маань өөрөө хүйтэн сэрүүний улиралд идэх нь тохиромжтой шүү гэж хэлж байгаа. Гэтэл сэрүүн чанартай мах нь болохоор тэмээний мах, ямааны мах ордог. За арцсангуу дулааны улиралд идэх ёстой шүү гэж хэлээд байгаа. Үхрийн мах өөрөө тэгш чанартай гэж явдаг байхгүй. Тэгэхээр бид нэр энийг мэдэхгүй болохоор яаж юм хэрэг одоо ялангуяа ийм зарууд явж байгаа байхгүй юу? Адууны умас гита одоо тий иднэ одоо юу гэдэг тийм хоолны хүргэлт байгаа шүү гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө яаж юм хэрэг тэр халуун чанартай хоолыг зуны улиралд буюу энэ дулааны улиралд хэлэрлэхээр тэр өөрөө маш их илчлэгтэй байхгүй. Тэгээ тэр маань өөрөө тэр илчлэгтэй зүйлийг бид нар биеэсээ гаргаж тэрийг бүрэн дүүрэн босруулж ходоод чадахгүй. Маш их юм энерги яаж байгаа учраас тэгэхээр тэр өөх тос маань өөрөө бид хуримтлагдана. Хуримтлагдаад ирсэн тэр зүйл маань өөрөө хаана очиж суух гэхээр хевлий дээр очиж суух хевлийн таргалт үүснэ. Судасны хан дээр очих судасны хатуурлуудыг үүсгэнэ. Гээд ингээд цаашаагаа бол нөгөө төмөн өвчний суурин тавигдах буюу нөгөө цус бохирдох гэдэг ойлголт руу орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр за ингээд оршихуун зүй тогтол буюу тухайн цаг үеийн уур амьсгал те цаг үеийн улирал энэ бол маш чухал юм байна. Хоёрдугаар тойлонгийнх нь энэ дэр кейсүүд яах юм бол төхөө явчих хэл та. Хоёрдугаарт яагаад сэтгэл зүй өвдөхөд би өвдөд. Тэгэхээр нөгөө нэг түрүү ярьлаа бүх юм нөгөө нэг тархин дээр байд юм аа. Тэгэхээр ер нь бол сэтгэл зүй тэнцвэртэй байх юм бол өвдөхгүй байх гэдэг. Тэгэхээр энэ улирлын онцлогуд сэтгэл зүйгээ тэнцвэртэй байлгах нь өөрөө өвдөхгүй байх нөхцөл нь болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр эргээд ярахаар яагаад сэтгэл зүй өвддөм бэ гэхээр нэгдүгürt бол хий гэдэг тэр махбод давмгаалаад ирэхээр хүний сэтгэл бол хөнгөн болно гэж би түрүү хэлчлээ тийм. Докторгүй болоод ирлээ. Докторгүй болоод ирсэн юм чинь яаж юм гэхээр баярлангуут яах нь вэ? Зүрх дэлсэн. Гомдонгуут зүрх бас дэлсэн. Тэгэхээр энэ өөрөө яаж юм гэхээр цаанаа бол тэр сэтгэл зүй ингээд юм докторгүй байлгаад ах нөхцөл нэгдүгээр бүрдээд байгаа байхгүй. Докторгүй хүн чинь яаж юм гэхээр юмыг ингээд харах чадвар буюу өнцгөнд сул ягаад идэг. Наан ингээд юм одоо юмыг ингээд ойлгож байгаа ойлголт маань өөр юм 3 түвшинд ойлгох их зүгээр яагаад байгаа. За нэгдүгээр энэ харагдаж байгаа түвшин буюу шин чанарын түвшин гэж нэрлэж байгаа. За тэгэхээр дараагийнх нь болохоор мөн чанар буюу тэрний одоо цаатлыг харах. Хамгийн сүүлд нь амин чанар буюу
тэр зүү тогтлоор нь харах гэдэг ойлголт яригддаг байгаа байхгүй. Тэгэхээр хий дамгаалсан хүн бол шин чанар дээр хөвчлээ хараад юмыг дутуу сонсоод байх нь шүү дээ нэг талд. Тэгээд эхлэхээрээ яах нь вэхээр тэр чинь ингээд баярлаж гомдоод ингээд сэтгэл зүй докторгүй байгаад байгаа учраас нөгөө унтахтаа ч хүртэл нойрон дутуу хүн чинь стресстэй байна. Гих мэтлэнгээр ингээ ярих юм бол нөгөө сэтгэл зүй тэнцвэргүй байгаа учраас өвдөх нөхцөл бүрднэ. Уламжлалт танаа хонд бол цусаа цэврэл хийгээ дар гэдэг энэ ойлголт байдаг. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ хий давмгаалаад эхлэхээр одоо сэтгэл зүй докторгүй байгаад өвдөх нөхцөл нь бүрднэ. За дараагийнх нь ойлголт болохоор хүний нөгөө нэг далд ухамсар гэдэг байгаа. Тэ бидний ингээд өссөн орчин дөрөвний эмээгийн жишээ тий хүүхдүүд дээр маш их өвдөлт тавцсан. Тийм. Тэгэхээр ерөөсөө далд ухамсарын гэмтэлгүй хүн гэж байдаг. Бүхэнд байдаг. Ягаад тухайн хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээний энэ дэлхий гэдэг гариг дээр хүн гэдэг төрлийг авсан хүн болгоно л тодорхой хэмжээний тийм зовлон одоо жаргал гэдэг зүйлийг туулаад явах. Өөрөө дэлхий өөрөө тийм гариг байгаад байгаа. Тэгэхээр тэр одоо нэгсэндээ далд ухамсар буюу тэр сэтгэл зүйн гэмтэл гэж байгаа зүйл тэгвэл бидэнд яг юу өгөх гээд байгаа юм? Ухаарлыг өгөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ эргээд ярихаар нөгөө хувь тавилангийн хөтөлбөр буюу карма гэдэг зүйлтэй холбоотой болоо явчих. Бид нар яагаад энэ дэлхий дээр хүн болоод ирсэн? Тэ? Тэгээд энэ одоо өөрсдөө жишээ авахад Монголд яагаад төрсөн? Монголд төрөхдөө энэ ээж аавд яагаад төрсөн? Энэ уруугууданд яагаад төрсөн? Тэгээ энэ биеийг яагаад олцсон? Энэ мэрэгжлийг, энэ боловсролыг, энэ амьдралыг яагаад олцсон бэ гэдэг асуудал руу орж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тухайн хүний амьдарч байгаа амьдралын тэр далд ухамсарт байж байгаа мэдээлэл буюу гэмтэл гэж байгаа зүйл чинь тухайн хүний ухаарлыг хөтөлбөр хатдаг нөгөө талд. Тэр хүн тэр зүйлийг туулаад яг нь түрүүний ярьсан нөгөө анханасаа бид нар гэрлэн дохионыхоо дүрмийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөр өөрийнхөө амьдралаар ингээд туулж байгаа тэр туулал болгон цаана тухайн хүнд ухаарах тийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр тэр боломжоор хүн яах ёстой гэхээр өөр хүүхдтэй санаж хэлүүлж тэр одоо эмигийн жишээн дээр авдаг юм бол миний хүү одоо тэгэрээ ингэрэй гэж ойлгуулах юм байна шүү. Ер нь бол хүний тэр гинтийн байдал, гинтийн осол аваар, гинтийн одоо өхөл зовлон гэдэг бол энергийн хувьд аваад гэх юм бол энерги нь одоо нэгсэндээ гимтцэн сөрөг эрчимтэй тийм байгаа үед ерөнхийдөө болдог. Одоо энэ нөгөө түрүүний хуулиар ярих юм бол гариг хэрэгсийнхаа нөлөөлөл ярих юм бол яг тэр гариг хэрэгсийн нөлөөлөл хүний амьдрал тэр улирал цаг орон зайтайгаа хамаатай байдаг учраас тэрийг бид нэр зөв амьдралдаа хэрэглээд явах юм бол бидний тэр аавра энерги гэж байгаа зүйл бүрэн дүүрэн байждаг. Хэмнэн одоо дүүрсэн гэсэн утга авчдаг. Гэтэл тэрийг ойлгохгүй, мэдэхгүй одоо юу гэдэг амьдралдаа түрүүний хоол хүнсэж давхар оруулъя. Амьдралын зам мөр одоо тэ сэтгэл зүйн докторгүй ийм байгаа нөхцөлд бол нөгөө аавра энерги маань өөрөө гэмтсэн буюу эрчим сул байждаг. Тэгэхээр энэ өөрөө одоо тийм олон хүчин зүйлүүд нөлөөлөд нөгөө хүнд яг нь зовлон буюу эсвэл өвдөх тэр гинтийн гэдэг шалтгааныг үүсгэх нөлөөлөл нь тэнд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг ойлгочих юм бол хүн өвдөхгүй, зовхгүй, зүдрэхгүй байх боломж байгаамаа. Тэрнээс өнөөдөр бол нөгөө эмнэлэг бариад байгаа шүү дээ бид нар чинь. Одоо ингээд хавдрын эмнэлэг, дараагийн эмнэлэг гаргая. Тэгвэл одоо хүний дэлхий боллоо. Анагаахын зөндөө олон сургуулиуд байна. Эмчнийг бэлдээд байна. Гэтэл өвчтөн маа нэмэгдээд байна. Одоо сүүлийн үед бүр залуужаад байна гэдээ ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний цаана юу ирж байгаа нэхэр биднэрт яагаад тэгвэл энэ өвчин ирээд байгаа юм? Тэ энэ өвчин гэдэг зүйл маань өөрөө хувь хүнтэй бол ингэж холбогдох юм байна. Бид нар энийг ойлгоод хамгийн наазах нь хоол хүнсээ зөв амьдралынхаа хэм маягийг зөв аваад явах юм бол ер нь бол өвчин үүсэх шалтгааны буюу 70-80% одоо энэгээр зохицуулах боломжтой гэж үзэж байгаа. Дээр нь сэтгэл зүйн тэр байдал маань өөрөө ухаарлын хөтөлбөр байгаа гэд төрүүлжлээ тийм. Тэгэхээр тэр ухаарлын хөтөлбөрөөр бидэрт юуг ойлгуулах гэдэг вэ? Зөв амьдрах ёстой шүү. Тэгэхээр том жижигээ агуулж идэг гэхээр нөгөө ухаарж байгаа хүн нөгөө гомдоод байгаа хүндээ яах нь одоо тэрийг тайлбарлаж ойлгуулж зөв амьдралынх нь ямар зам руу одоо нэгсэндээ дагуулж одоо тий зааж зөвлөж өгөх ёстой болчихж байгаа. Тэгэх юм бол нэгсэндээ тэр сэтгэл зүй өөрөө амар амгалан тэнд энерги нь зөв байгаад тэгээ эдэн ундаан зөв байх юм бол амьдралынх нь хэв маягийн зөв байх юм бол хүн эрүүл ах гэдэг байхгүй. Тэгэнгүүт сэтгэлийн хөдөлгөөний одоо хэд идэх хүчилтэй хаврын үйлрэлт ингээ хийдээд тэгээд өвчин сэтэрч байгаа юм байна. Нөгөө хийдэн гэж яриад идэх те тэрнтэй холбоотой. За зохимжгүй байдал. Тэнгүүт одоо жишээ нь
далд ухамсарт байгаа одоо сэтгэл зүйн гүн асуудлууд нь ухаарахгүй бол би нүвдчих юм байна тий. Тэрийг л одоо сэтгэлийн өвчлөл нь сэтгэл зүйн зовлон нь би энэ дээр нь илрээд байна л гэдэг юм холбоос гэж үзээд байна. Тий. Ер нь бол тэр хий гэдэг маань өөрөө тэр цаана байж байгаа мэдээллийг идэвхжүүлэх нөхцөл болж байгаа байхгүй юу? Тэ одоо тэр одоо амьдралын одоо хэв маяг тэр хүн ингээд нэг гэмтлийн суур байгаад байна шүү дээ. Тэр сууруудыг идэвхжүүлэх нөхцөл нь өөрөө наана тэр хий аривдах буюу тэр хийн одоо ойлголт орчиж байна. Нөгөө талдаа болохоор яг энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний одоо тэгвэл хүн яах ёстой юм бэ те нэгдүгээрт за дөрөв ярьлаа хоолоо эхлээд зөв хэрэглэх ёстой юм байна. Сэтгэл зүгээ тэнцвэртэй авч явахын тулд тэгвэл яах юм бэ те дараагийн ойлголт нь. Тэгэхээр тэр ирж байгаа одоо тэр нэгсэндээ хүн өөрлөгөл ер нь бол хүнийг хүн засахгүй юм байлээ. Хүнийг хүн чимчлэхгүй. Им чимчлэхгүй юу? Хүн өөрөө өөрийгөө л имчлэх юм байлээ. Аргыг зааж өгөхгүй. Хөтлөх юм. Хөтлөн тий. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө сэтгэл зүйн гэмтэл буюу тэр дурсамж хинд байгаа даа. Тухайн дүүрт нагаад байгаа шүү дээ. Тий? Тэгэхээр тэр дурсамж дээр байгаа тэр мэдрэмжтэйгээ бид нар чинь нүүрт болж чаддаг байгаа байхгүй. Яг л тэр миний хүндүүртэй зүйл байхгүй. Тэрийг ингээд ботхоор миний намайг ингээд нэг юм таагүй байлгуулдаг, тохгүй байлгуулдаг. Тий? Одоо нэгсэндээ тэр гүн дагаа тэр нэг мэдрэмжүүд байгаа шүү дээ. Гэтэл нэгдүгээр тэгэхээр хүн нөгөө тэрлүүгөө орохыг хүсдэггүй. Одоо тэрлүү ингэж орохоор нэг тийм тохгүй байдаг учраас аль болохоор тэрийг ил гарахгүй байхыг хичээдэг байгаа шүү дээ. Хүн өөрөө. Гэтэл тэрийг тэгвэл яаж гаргах юм бэ? Тэгэхээр тэрийг гаргахын тулд хит хэдэн юм арга байдаг. Нэгдүгээрт бол нөгөө хүн өөрөө өөртөөгөө ажиллах буюу яг яагаад би одоо өвдөд байгаа юм? Тэгээ энэ яг юунаас болоод байгаа гэдэг шалтгаанаа тэр сэтгэл зүйхөө гүн рүү орж танихыг хэлээд байгаа. Гэхдээ ихэнх хүн тэгж чаддаггүй хэцүү байдаг. Хоёрдугаар арга нь болохоор тэр энергийн түвшинд тэр байдгийг ярьчлаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нэгсэнд гадагшлуулах хэрэгтэй байхгүй. Гадагшуулах. Тэр имээ болохоор яасан гэхээр надад итгэж байгаа учраас яриад тэрийг гаргасан багт. Тэгэхээр тэр энерги чинь ингээ гараад буюу тэр энерги одоо тэр нэг гомдлын, харуулслын нэг тийм сөрөг мэдээлэл маань өөрөө биес ингээд тэр уйлж байгаа нулимсаар дамжаад гарахад тэрний оронд зөв эрчим энерги орж ирнэ. Тэр үед нь болохоор нөгөө имэд буюу тэр одоо хүнд ухааруулах тийм зүйлийг хэлж өгөх их зүгээр байдаг. Тэгэхээр тэр хүн юуг ойлгох ёстой гэхээр тэн дээр за үр хөвгтдээ ер нь миний үг бол зөв явах ёстой шүү гэдгийг одоо таниулах ёстой л байсан болчихж байгаа нэг талдаа. Яагаад тэгэхээр хүний амьдралыг ингээд аваад үзэх юм бол аав ээж гэд хоёр хүнээс бид нар чинь тогтоод байгаа шүү дээ. Аав гэдэг хүн бол одоо гэр бүлд бол ерөнхий ингээд хувлаад аваад үзэх юм бол аав бол 20%-ийг одоо үлдэж идэг харилцааны. Ээж 80% үлдэж идэг. Тэгэхээр ээж бол маш их юм харилцааны ихэнхийг үлдээд нь шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо яг энийг ойлгохын тулд өөрөө яах вэ гэхээр эхлээд ээж 80% үлддэг юм чи ээжээс хараад хүүхдүүд 80% суралцах гэдэг байхгүй. Ааваас 20% суралцах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо бол эхлээд бид нар тэрийгэ мэдхгүй байна шүү дээ. Мэдхгүй алдчихлаа. Дараа нь алдахгүй тулд яах вэ гэхээр нөгөө хүүхдүүдтэй зөв амьдрах амьдралын одоо хэв маягийг тэр ээж эмээ өөрөөрөө дамжуулж ойлгуулах хэрэгтэй болж байгаа. Нөгөө мөрлөж ойлгуулах болчихж байгаа. Миний хүү хоолоо ингэж идэх ёстой шүү. Хувцас ингэж өмсөх ёстой шүү. Амьдралынхаа хэв маягийг ингэж авах ёстой шүү. Монгол хүн гэдэг чинь одоо бусдаас ялгарх онцлог маань энэ шүү гэдэг нөгөө ондоочлороо яах нь нөгөө өв гэж нэрлэдэг байгаа тэр зүйлээ бид нэр таниулах ёстой юм. Энэ дэр нэг ийм юмтай таарад байна л да таны яриа. Психиатрийн эмчнэрийн нэг ийм tools гэдэг хэрэглүүрүүд байгаад байгаа. Тэгээ тэр хэрэглүүрүүд дээр болохоор тэр хэрэглүүрүүдийг сэтгэл зүйн одоо өөрөөгөө эмчилдэг те. Магадгүй психиатрийн эмчийн тусламжтайгаар бас одоо сэтгэл зүйн эмчийн сэтгэл заслын тусламжтайгаар өөрөөгөө эмчилдэг ийм. Тэгэхэд засал авдаг хүмүүс байна. Авдаг хүмүүс байгаад. Авдаг хүмүүст нь болохоор part X гэж томьёолцсон байгаа юм л да. Таны одоо далд ухамсарын гүнд байгаа сөрөг гэтгэл үнэмшлүүд. Одоо өөрийгөө хамгаалсан мэдгүй тэрийг юу гэж нэрлэж байна. Гэхдээ тэрийг эмчнэр болохоор part X гэж томьёолоод байгаа байхгүй психиатрийн эмчнэр. Тэгээд тэр психиатрийн эмчнэрийн томьёолсон part X нь ихссэн хүн болохоор ерөөсөө өөрийгөө ингээ хамгаалцдаг. Юм болгоны буруу бус руу тохоод эмчилгээ авдаг гэдэг. Тэнгүүд нөгөө эмчилгээнийх нь үндсэн хөтөлбөрт нь юу орж ирсэн бэ гэхээр хамгийн ихэд нь part X-ийг танилцуулдаг болсон гэдэг. За танд өөрийн чинь одоо дурсамжнаас үүдэлтэй ийм асуудлууд байдаг шүү.
Тэгээд тэр одоо сөрөг итгэл үнэмшлүүд магадгүй одоо юу гэдэг юм багтаа шүдний эмчтэр ч юм уу хүнд итгэхээ байцсан ч юм уу тий. Тэр асуудлууд чинь таныг биднэр танд туслаад саад болно шүүгээд тэрийг нь ойлголцсны ар дээр арай эмчилгээнүүд нь ингээд урсцсан гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд яг л ижлэхэн кейс гарч ирээд байна л да таны хувьд. Тэгэхээр нөгөө эмээ болол тий кейс дээр бол итгэсэн байна. Гэтэл бас итгэхгүй зөндөө хүмүүс байна. Одоо би бол ороод итгэхгүй штэ бас аягүй хэцүү байхгүй. Сая нэг итгэхгүй нэг тохиолдол бас ирсэн л дээ. Тэр болохоор тэр эмэгтэй байсан. За нэг 40 өдрийн насны төхөнд авалж ирсэн. Тэгээ тэр болохоор яасан гэхээр тэр хоёр Европ руу аялсан юм билээ. Тэгээд аялаад их олон музейгээр явсан байгаа даа. Гэхдээ тэрний гэмтэл ер нь бол ингээд ярахаар хүний нөгөө тэр хүн чинь амьдралаа ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр амьдралаа ярьж байгаа яриа болгон дээр нь болохоор анх одоо тэр өвчин үүсэх нөхцөл нь байж харагдчихэдэг байхгүй. Яг эндээс эхэлсэн юм байна гэдэг мэдэгддэг. Тэгээд тэр бүсгүй бол ярих та тэрийг нэг юм арга технологид оруулах уу эсвэл зүгээр эмчилгээний хажуугаар ярьчихдаг уу? Ер нь л яг эхлээд нөгөө хүнтэйгээ ярилцаад онцлно л доо. Тэгэхээр тэр хүний ховсонд орохгүйгээр зүгээр онцлно. Тий. Тэгэхээр нөгөө хүн маань нэгдүгээр тэр хүн чинь уг нь бол тэр асуудлаа шийдвэрлэх гэж ирсэн байгаа шүү дээ. Ер нь бол ихэнх хүмүүс ер нь тэгэж ирдэг. Ер нь бол энэ хүн хин бэ гэж одоо сонжигсан хүн бол нэг ирдэггүй. Миний хувьд бол бүгдээрээ асуудлаа шийдэж одоо тий зөв болохын тодорхой хэмжээний итгэл үнэмшил өндөртэй ирж байгаа. За тэгээд нөгөө эмчтэй юмаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр бүсгүй бол ярихдаа уг нь урд нь би их тийм дайчин байсан юм аа. Гэтэл корона гарсны дараанаас эхлээд би ерөөсөө айгу тийм одоо унтаа байдалд олцсон гэж байгаа байхгүй. Юмд итгэхгүй нөгөө гэртээ ингээл бүгсээр агаал ингээл надад тэр коронагийн юу бол их нөлөөсөн. Тэр миний сэтгэл зүйд бол их одоо нөлөөлсөн гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө ингээд юм чиг сонирхолгүй дандаа маргааш дараа гэдэг болсон гэж байгаа. Нэгснээ сэтгэл зүйн нэг монолтонд орсон байгаа тэр хүн. Залхаалч тий. Тэгээд юу яаж байгаа нөхөр нь болохоор эхнэрээ сэргээхийн тулд хоёулаа Европ явъя аялье гэд явсан байгаа. Тэгээ хоёулаа явсан чинь музейгээр орсон байгаа. Маш олон өөрсдөө тийм урлагийн учраас музейгээр голцсон явсан юм бил. Тэгээд ууг нь бол тэнд очиод гоё болоод их гоё музейд ирнэ гэсэн чинь бүр сэргээрээ дордоод ирсэн байна. Сэтгэл зүйд бүр ингээ олтонд ороод юу ч сонирхолгүй болоод тэгээд ингээ зүгээр л гэртээ зүгээр л байж сонирхолтой болоо. Тэгээд тийм байдалтай байжгаад саяхан тэр одоо ирэхээсээ өмнө нэг 10-аад хоногийн өмнө гэсэн баха. Муур нь гэрт нэг муур идэгсэн гинэ. Тэгсэн чинь нэг муур нь өнгөрцөн гинэ. Юунаас болсон бөөмөд өнгөрцөн гэж байгаа. Тэгсэн чинь гашуудаад уйлаад. Тэгээ бүр одоо тэр байдал нь бүр ингээд айгу утгагүй болоод ингээд тэр яагаад байгаагаа мэдэхгүй болоод тэгсэн байгаа байхгүй юу. Тэгээд за ямар ч нэг сэтгэл зүйчтэй тийм хүн дээр очигээд тэгээд одоо намайг зориод ирж байгаа. За тэгээ ирээд нөгөө хүн чинь өөрийнхөө тэр юугаа ярьж байгаа шүү дээ. Амьдралынхаа түүхийг ярьж байгаа. Тэгээ яриад би нөгөө ховсонд оруулж агаад одоо тэр голомт ерөнхийдөө тэр коронавигоос эхлээд үүссэн гэдгийг би мэдсэн байхгүй юу. За тэндээс эхэлсэн юм байна гэд. За тэгээд нөгөөтг чинь ингээд одоо тэр эмчилгээ буюу заслыг нөгөө итгүүлэх гээд хийж байгаа шүү дээ. Тэгтэл тэр нөгөө ингээд ахгүй байгаа байхгүй юу. Ахгүй. Ингээд нөгөө ингээд бие хураачаад одоо энэ өөрөө ингээд цаана ингээд юу байж идэв гэхээр тухайн хүний тэр ауран дээр одоо тийм гадны одоо тэр сөрөг мэдээллийг өгдөг тийм одоо зүйл гэх юм уу холбоос орцсон байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь одоо тэр коронавигоос эхлээд үүссэн байгаа зүйл маань өөрөө битвчээл явсаар хагаад нэгсэндээ бичсэн баг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр бол нэг хурдан гарахыг хүсэхгүй. Одоо хүний тэр энергийг сороол өөрийнх нь одоо тэр дутуу байлгах, залхуу байлгах, одоо юу гэдгийг тэр нэг юм уруу дорой байлгах тэр юм дээр хооллол тэгээ байждаг байхгүй юу. Тэгээд эхний удаадаа одоо заслаа. Тэгээ яг энергийн биен дээр байж байгаа юм нь бол би гаргачихж байгаа. Гадна талд нь байж байгаа юм гаргачихж байгаа байхгүй. Гэтэл яг дотроо нөгөө өөрийнх нь тэр зүрх сэтгэл дээр нь мэдэрч байгаа мэдрэмж нь бол яг байж шүү. Нөгөөх нь байж байгаа. Тэгэхээр ярьлаа. Айгу нөгөө ер нь бол тэр энергийн засал хийхээр мэдэгддэг. Юу мэдэгдэх вөхөр цэвэрлэгдсэн байгаа эрчим бол юм гоё халуун орхисон мэдрэмж хүнд өөрт нь өгдөг байхгүй юу.
Цэвэрлэгдээгүй тохиолдолд юм хүйтэн юм даарсан мэдрэмж төрдөг. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь дараад энэ юм нөмрийг гинэ. Тэгэхээр юм нөмрүүллээ. Тэгсэн чинь ингээд одоо ингээд ямар удаа юм бэ гэж байгаа байхгүй юу. Нэгсэн даа тэр шааж эхэлж байгаа байхгүй юу. Тэ одоо баг урд нь дуусчихасаа гэл. Тэгээд нөгөө нэгсэндээ ингээд илгээ твэрчээд ингээд байгаад байгаа байхгүй юу. Уг нь бол гараа ингээд илгээд ингээд яг энэ номхон зогс шиг цэцэн байдалтай юм шиг хэвтүүлэх зүгээр идэгий. Тэгээд хийсэн чинь тэгдээ. Одоо айгүйх даарад ин тэ гэд ингээд юм тохгүй байна гэд. Тэгээ би хэлж байгаа байхгүй юу. За чиний бие дээр чи ер нь энэ яг гэж ирсэн гэж байгаа байхгүй юу. Би одоо эргэл манипулятор хийж байгаа байхгүй юу. Чи яг гэж ирсэн юм бэ. Гэсэн чи би одоо энэ асуудлаа шийдвэрлэх гэж ирсэн гэж байгаа. За чи асуудлаа шийдвэрлэх гэж байгаа бол төлхүүр чинь чамд байгаа. Чи одоо нэгсэндээ миний командыг биелүүлээ. Чи миний командыг биелүүлэхгүй байна. Тэ? Тэгэхээр чи наадахтайгаа ингээд энэ байдлаар үлдэхүү эсвэл одоо асуудлаа шийдвүлээд одоо өөр болох уу гэдгийг сонголт чиний асуудал гэж хэлсэн. Тэгсэн нөгөөт чинь одоо би юу яая? Шийдвүлье гэж байгаа байхгүй юу? За тэгээд тэрэн дээр бол яг энэ сэтгэл зүйн гэмтлийг тасахдаа ямар арга хэрэгэлдэм бэ гэхээр хүний хамгийн тэр зүрх сэтгэлд байж байгаа хамгийн нандин зүйлээр нь тэр одоо эрчмийг нь засч өгдөг байхгүй. Тэрийг нь өөрт нь мэдрүүлээд тэр эрчим өөрөө тэр сөрөг эрчмийг задлж өгдөг байхгүй. Тэгээд тэр хүүхэн болохоор аавтайгаа их тийм дотн байсан. Аавын одоо амин охин байсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нь би аавын тухай дуу тавилаа. Гэсэн чи эхлээл ингээл сонсч ийсэн аа. Бас ингээд нэг тийм орж өгөх байгаа байхгүй. Тэгжсэн өөрөө дууллаа. Аавын тухай дууллаа. Тэгжсэн чинь яг нөгөө яг мэдрэгдэж байна. Жоох ингээл уйлгаал ингээд болоод ирж байгаа байхгүй. Тэгээд нэг дуу тавьсан. Тэгсэн чинь л хэвээр асгараал явчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь яасан гэсэн чинь аавтайгаа тэр дурсамжин дээр нь тэр дууг аавыгаа өнгөрсний дараа их сонсдог байсан гинэ. Тэр дуу одоо би тэр тавьсан дуу. Тэгсэн чи яг тэр мөчн одоо ингээл орж ирж байгаа байхгүй юу. Тэгэл ороод гисэн чинь миний дотор исэн нэг юм хар юм гэл доошоо ингээл гулгаал яваал. Тэгээд тавигдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөөч ингээд тийм болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд юм нэхэр тухайн хүн өөрөө те одоо тэр нөхцөл байдлаа өөрөө засахыг хүсэж байгаа бол боломжгүй зүйл гэж байдгүй маа. Хамгийн гол нь хийж байгаа одоо тэр эмчилж байгаа хүний тэр хөтлж байгаа ур чадвар одоо яг яаж тэрийг одоо тий ойлгуулж тэр эрчмээс нь салах уу. Нөгөө талдаа тэр хүний итгэл үнэмшил хоёр л одоо зөв байх юм бол энийг бол засах боломжтой байдаг. За нөгөө талдаа болохоор хүний сэтгэл гэдэг бол байнгын мэдээлэлээр дүүрэн бичдэг. Тэ? Байнгын мэдээлэлээр дүүрэн бичдэг. Тэгэхээр эргээд нөгөө оршихуун зүй тогтол руугаа орохоор юу гэж орох гээд байна гэхээр бид нэр яг энэ одоо тэр улирлын шин чанар, гариг ирсэн шин чанар тэгээд өөрийнхөө бид нар дотоодж хийж байгаа зүрх сэтгэлээ ингээд зөв байдалд байлгах юм бол бидний энерги дандаа тэр сайхан нартай юм шиг, дүүрэн юм шиг байх бүрэн боломжтой байна. Өнөөдөр бид нар тэгэхээр зүрх сэтгэлээ буюу тэр сэтгэлийнхаа тэнцвэрийг одоо тэр тархиныхаа тэнцвэрийг яах нь одоо яг юунд тэнцвүүлэхий, юу мэдэх ёстой гэдгийг мэдгүй байгаа байхгүй. Нэгдүгээр. Тэгэхээр энэ өөрөө юу хэлэх гээд энэ хэр бусдад өг гэсэн сэтгэл өгдөг. Энергийн хууль нь өөрөө тийм. Нар сар дандаа биднэрт өгöd байгаа шүү дээ. Тэгээ одоо хүмүүсийг ялгаж гин үү? Ялахгүй байгаа шүү дээ. Байгаль өөрөө бүх зүйлийг өгöd байгаа. Гэтэл бид нар эргүүлээд тэр байгалаас авч байгаа тэр зүйлийг авцсан мөртлөө эргүүлээд бид өгч чадахгүй байхгүй. Байгальдаа өгч чадахгүй, хэн нэгэндээ өгч чадахгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө харилцаа буюу тэр сэтгэл зүйн байдал маань өөрөө тэгжиж бүрэн дүүрэн бүтэн болдог. Утга явдаг. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмгээ түрүү ярьсан шүү дээ. Оршихуун зүй тогтлыг. Тэгэхээр дүрмөө мэддэг хүн бол өөрөөсөө тэр зөв гоё энергийг гаргаж өгдөг өглөгийн үүдээ нээж чаддаг хүн хэлдэг байхгүй. Одоо ганцаардаа сууж байхад чинь ингээл хүндрээл, уур урээл тий хажууд байгаа хүмүүсээс тэр шагаал. Тэгэл магадгүй хэн нэгэн зүгээр таатай харилцаа миний өөрийн урсгалаар ороод ирэхэд л юм гэл явчихдаг шүү дээ. Бид нар чинь баг нэгдээ цэцэл хийдэй хүмүүс юм шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр энерги нөгөө нэг халдварладаг байхгүй. Одоо нэг хүн энэ танхимд орж ирээл үнэн сэтгэлээсээ инээгээл хахад бид нар харж байснаа дагаал хөхөрдөг.
Тэгэхээр тэр өөрөө яаж юм тэр энерги халдварлаад бидний бас тэр зүрх сэтгэлд гоё байгаа мэдрэмжийг давхар өдөөж өгч өгдөг. Тэгэхээр тэр энергийг тэр зөв энергийг халдварлуулах нь өөрөө хүний амьдралыг одоо сайхан болгодог байх гэдэг шүү дээ. Нөгөө талдаа болохоор одоо сүүлийн үед энергийг одоо далд тухамсар сэтгэл зүй гэдэг талыг бол Шинжлэх ухаан тий одоо ялангуяа ангаах одоо сүүлийн үед маш ихээр авч үздэг болцсон. Яг тэр энэ саяхан би нэг хуралд суухад тэгжсэн л да. Мэдрэлийн мэдслийн одоо Америк гэмж байгаа юм. За тэр бол ингээд маш өндөр үнэтэй хагалгааг ингээд олон цагаар хийгээд маш их цалин авдаг гэсэн. Гэтэл бяцлаглаар тэр хийж байгаа хагалгааг идэгсэн хүн байна гэж байгаа байхгүй юу? Одоо тэр хагалгаа хийлгээгүй зүгээр одоо бяцлал хийгээд буюу тэр энерги зөв байлгаад оюун санаагаа зөв удирдаад тэр өндөр үнэтэй хагалгаа хийлэхгүйгээр хүмүүс идэгрээд байна. Тэгээ тэр юмч гайхсан байгаа юм. Тий одоо өчнөө жил сурчаад өчнөө одоо энийг эзэмшихийн тулд тий амьдралынхаа барыг тал хувийг ингээд зарцуулсан. Тэгээд одоо ингээд хагалгаа хийгээд ингээд хийж яхад тэнд хинч тэрэнд хагалгаа хийгээгүй байгаа хүн итгэжээд байна юм ямар сони ингээд. Тэгээд тэрийгээ судалж авсараад яг нөгөө энергийн бие сэтгэл зүй рүү ороо явчихж байгаа байхгүй юу? Тэр хүн бол сүүлдээ өөрийнхөө одоо тэр мэрэгжлээсээ болсон багт. Яагаад тэгэхээр үгүй тэгээд өөрөө итгэждэг юм бол би энд хагалгаа хийж тэр хүнээс асар их мөнгө авч өрнө яах гэдэг. Би ер нь одоо баг эсэргээрээ тэр бүрэн байгаа ямыг нь авч хаяад тэр хүнийг гимтээгээд байгаа юм биш үү гэж бодсон багт. Тэгээд амьдралаа ерөөхдөө өөрчлөө тэр хүн бяцлагч болж одоо амьдарч байгаа гэдэг. Нэг ийм кейс бас сонссон л доо. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо сүүлийн үед бол нагуун бэлэг эмч рүү одоо монголчууд маш ихээр явж байгаа шүү дээ. Тэнд яг өвөр Монголын тэр хүн яг юу хийгээд байгаа юм. Тэгэхээр тэр чинь өөрөө тэр энергийн биен дээр байж байгаа тэр зүйл дээр л одоо эрчим зөв энергийг л өгөхгүй л тийм л зүйл хийгээд байгаа шүү дээ. Би бол сонсчлээсэн тэр итгэл үнэмшлэн ингээл сайхан өрөөл магтаал бараг л ганд очиж байгаа юм шиг юм болдог гэж ойлгосон. Гэхдээ энэ дэр хоёр талын ойлголт байгаа. Хүн яг ингээд баярлаад түрүүний ярьсан шиг ингээд инээлгээд баярлаад ингээр тэндээс гоё энерги гарч байгаа. Гэтэ энэ нь бол яг тэр ухамсартайгаар буюу доод одоо тэр өөрийнхөө дотоод мөн чанарыг таньж зүрх сэтгэлийнхаа гүнээс одоо тэр энерги явж ийн үгүй биш байгаа байхгүй юу? Наан өнгөц байдлаар тий одоо дагаад инээж байгаа энэ биш шүү дээ. Гэтэл яг тэр зүрх сэтгэлийнхаа гүнээс тэр өөрийнхөө дотоодод байж байгаа тэр далд хумсард байж байгаа тэр зүйлээ ухаарч таньж тэндээс гэрэлтэн гэдэг бол шал өөр гэрэл байхгүй юу? Ерөөсө тэрийг хүн их ойлгох хэрэгтэй юм бэл. Тийм учраас сүүлийн үед бол ангаах ухаанд бол энэ энергийн одоо тий энэ байдал дээр ашиглаж хүмүүсийг эмчилдэг ийм аргууд бол маш ихээр дэлгэрсэн баг. Тийм эрүүл мэндийн их сургуулиудын эрүүл мэндийн факультет нь бол mindfulness тий ерөөсөө л бяцлал судлал ингээл явжлаа. Энэ бол уусаа өрөө нийтэд нээлттэй сэдв. За тэнгуү таны яриан дээр тэр гүнээс нь гэрэл гарч ирээд хүнийг гой дүүргэнэ гэдэг нь шүү дээ тий. Тэр нь яг юу юм? Далд тухамсар юм уу? Тэр сэтгэлийн хөдөлгөөний нүдэртэй байгаа юм уу? За тий. Тэгэхээр би бол энийг яг хувь хүнийхээ өөрөө таньж мэдснээр ойлгохоор энэ өөрөө Монгол өв ухаан дээр байгаа. Өв ухаан дээр байдаг. Яг өв ухаан дээр юу гэж хэлсэн бэ гэхээр эхлээд биец гэрээц гэж байгаа тийм. Тэгэхээр Монгол өв ухаан дээр энийг яаж заадаг юм бэ гэхээр чи одоо амьдарч байгаа амьдрал чинь өөрөө уул мөргөө байх ёстой шүү гэж хэлсэн байдаг байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр монголчууд маань өөрөө нүүдлийн тий дөрөв үлрэлтаа ингээд өвлжөө хавржаа намаржаандаа нүүж амьдарч байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр байглаас ирж байгаа тэр байгалийн ашигт малтмал байгалийн бүх зүйлийг гүндэхгүйгээр амьдарч байгаа. Тий зүгээр хэрэглээд буцаад ирүүлээд өгдөг амьдрал байна. Тэгэхээр эн чинь өөрөө өргөн дээрээсээ буюу зүрх сэтгэлээсээ яг чинь тэнд одоо зогтож амьдраад байгаа байхгүй юу? Одоо тэр малчин хүн байлаа гэж бодоход малаа хариулаад явахдаа тэр нутаг ус бэлчээрээ харж байна. Дээр нь болохоор байгаль дэлхийтэйгээ харьцаж байна. Тэгээд тэр харьцаж байгаа харилцаа маань өөрөө өр зүрхнээсээ буюу тэрийг хайрлсан. Одоо тэр саяны нэг телевизээр нэг нэвтрүүлэг гарч ирсэн да. Хотын бүсгүй хөдөө нутагт гээд тэн дээр нэг залуу одоо яг нутгийгаа хэлж байгаа байхгүй юу? Би бол энэ нутагтаа маш хайртай шүү дээ гэж. Яагаад тэгэхээр энэ нутаг усны маань ингээ уул усыг ингээ харахаар надад ижээ аав шиг юм маш юм танил санагддаг гэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу гэлээд юм гэхээр Монгол хүн болгоо юм байгальтайгаа амин их холбоотой
Тэ энийг шүтэн барилгаараа ингэж амьдэрдэг аа. Тэгэхээр энэ өөрөө үр зүрхний буюу тэр харилцаа хийгддэг одоо тэр ойлголт руу орчиж байгаа. Гэтэл барууны байдаг юм уу одоо суурьшмал соёл иргэншилтэй хүмүүст бол энэ үр зүрхний харилцаа монгол хүнийг бодвол сул байдаг байхгүй. Яагаад? Тэд нар маань өөрсдөө нэгдүгээр суурьшмал учраас яг энэ байгаль дээр одоо тэр амьдралын хэм маяг байхгүй байгаа. Хоёрдугаар болохоор тэр хүмүүсийн боловсрал гэж байгаа зүйл маань өөрөө бие л болж ивэл болоо. Хамтаараа гэдэг ойлголт байхгүй байгаа шүү дээ. Монголд бол бүгдээрээ за нэг одоо юу яалаа. Хонио нослоо. Тэтэл тэр хавийн бүх хүмүүс нь очиод хамтдаа туслаад өгчдөг. Тэ? Тэгээд энэ нь өөрөө нэгдүгээр тусалж байгаа. Хоёрдугаар тэн дээр үр зүрхний буюу нэг нэгэндээ хамтын ийм сэтгүү үүсэж чинь. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг зүйлэн дээр чинь гадагшаага тэр гарах ёстой байна шүү дээ. Гарч байгаа зүйл маань өөрөө зүв бөгөөд тэр хүнд гоё мэдрэмж төрүүлэхээр яг тэр харилцаа өөрөө Монгол өв ухаан дээр, Монгол соёл дээр хийгдсэн байгаа байхгүй. Гэтэл гадны орн дээр болохоор эний чинь менежмент болгоод байгаа шүү дээ. Тэ? Яг тэгэхээр тэр давуу байдлаа ашиглаж мөнгө олъё. Одоо нэг нэр хүндэд хүрье. Тэгэхээр энэ нь өөрөө яг тэр үр зүрхний харилцаа мөн үгүй биш болчиход байгаа байхгүй. Одоо би танд нэг үйлчилгээ үзүүлээд танаас мөнгө авчигээд байгаа шүү дээ. Манайд чинь болохоор нэгэндээ зүгээр сайхан хэрэгүсдэглэр тусалчаад байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө үйлчилгээ болон одоо харилцаа хоёрын л ялгааг нь би бас танаас олж хараад байна л да ярьж байгаа зүйлээс тийм. Тэгэхээр би ч гэсэн ялгаагүй одоо ингээд над дээр хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгэхээр би төрүүлээд төлбөр гэдэг зүйл дээр ордог байхгүй. Одоо хувийн эмнэлэгч мэдээж төлбөртэй байгаа шүү дээ. Би эхлээд тэр хүнийг засаж одоо тий засаж буюу тэр хүний нэг хэрэгцээ байгаа дээ шүү дээ. Надыг зориод ирсэн итгэл байгаа дээ шүү дээ. Тэр итгэлийг нь биелүүлсэн цагт би тэр төлбөрийг авдаг байхгүй. Хэрвээ тэр хүнд би магадгүй тэр итгэлийг нь өгч чадаагүй бол тэр мөнгийг авах надад хэрэг байхгүй, шаардлага байхгүй. Би өөртөө тэгж одоо юу яадаг, цензур гэдэг юм уу? Одоо шалгуур өгөх авахын хууль юм. Тийм зүйл юм шүү. Нөгөө талдаа тэр хүн ингээд тэр одоо сайхан болцсон хүн чинь яг зүрх сэтгэлээсээ өгдөг байхгүй. Тэр чинь энерги явж байгаа. Давхар. Тэгээд тэр хүн чинь дурсамжин дээр тэгэхэд тэр эмчтэр очиход тэгжвэсэн гэдэг тэр бодол төрнө. Нөгөө талдаа би болохоор бас тэр хүнд ингээ үйлчлэгээ үзүүлээд тэр хүн миний нүдэн дээр сайхан болоод эхлэхээр би баярлна. Яг бол нэг ч гэсэн сайхан болчлоо. Тэгвэл одоо дахиад хэдэн хүнд туслая гэдэг энэ нөгөө үр зүрхний сэтгэл явахаар энэ сэтгэл өөрөө нөгөө түрүүний ярьсан замын хөдөлгөөний дүрм гэдэг шиг чи юу тарин тэрийгэ хүртнэ гэд бид нар яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө яг л орчхон зүй тогтол тийм байд юм бол чи зөвл тэрийг хийгээ явахад одоо аз жаргалтай тий одоо тэн дээр одоо өсөн дэвших оюун санаа бүх зүйл тэн дээр болдог. Нөгөө утга учиртай үндцүүлэлтэй хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө утгатай хүнд хэрэгтэй юм л хий зүг бай гэл аюу энгийн л юмнууд шүү дээ тий. Ийм өвөнөр ярьдаг байсан. Тэднийг гэхдээ би ингэж нарийн задлж ойлгож байгаа хүн байна. Тий. Тэгээд яг ингээд эргээд энийг ингээ ярихаар энэ оршихуун зөв тогтол энэ ертөнцийн мөн чанар зам ёс гэдэг ойлголтыг бол хамгийн сайн таньсан хамгийн их мэдэрдэг одоо тэрийг ойлгоцсон ард түмэн бол монголчууд юм байна гэж би бол тэгж хараад байгаа. Яг хөө мэдээж дэлхийн өөр улс үндэстэнүүдэд мэдээж тэр ойлголтууд байгаа. Гэхдээ яг амьдрал дээрээ бүрэн дүүрэн тэрийг хэрэгжүүлээд үйлдээд тэрийг бүр ингээ заншил буюу дадал болгочихсон тийм ард түмэн бол төдийлөн байхгүй хахал гэж би бодож байна. Зөв харилцааг л одоо уламжлал ёс заншил болгоцсон байна гэдэг нь тийм. Тэгээд энэ нь өөрөө яг тэр улирал цаг одоо бүх байгаль дэлхийтэйгээ шүтэн барилгалгаатай гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол одоо хотод ингээд амьдраад тий хотын энэ соёл гэж байгаа энэ зүйлд ингээд байхад бол энд бол эрүүл хүн байх яг тэр шүтэн барилгааны хуулиар бол эрүүл байх боломж багтаа байхгүй юу. Яагаад бидэрт хин гэвэ тэр энерги дутаад байгаа юм. Байгалийн энерги дутаад байна уу? Тий. Харилцааны энерги дутаад байна шүү дээ. Яг л нэгэнтэйгээ үр зүрхний тэр сэтгэлээр харилцаа хийж чадахгүй байгаа шүү дээ. Дандаа энэ нөгөө нэг энэс энийг авъя. Энэ ашигтай юу гэдэг энэ харилцаа хийгдээд байна шүү дээ. Одоо нэг хүүтэн үндий худлаа ашиг конжо харсан хүмүүсээс чи бид нар амар ядардаг шүү дээ яг үндэ тий. Нөгөө талдаа болохоор одоо ингээд бидний тэр энергийн бие маань өөрөө бас байглаас хэм авдаг бид түрүү ярьчлаа шүү дээ. Гэтэл
бидний энэ ногоон байгууламж одоо энэ бидний яг Улаанбаатар хотын орчимч өөрөө биднэрт тийм зөв энерги химиг өгч чадгаа болчихж байгаа байхгүй. Яагаад их нь одоо ингээд байшин болчлоо. Тэ одоо ингээд цементэн болчлоо. Тэгээд агаарын хүн урсгал ямар байгаа вэ? Тэ тэгээд дээр нь хүмүүсийнх нь одоо соёл буюу харилцаа нь ямар байгаа вэ? Идэж байгаа, ууж байгаа зүйл нь ямар байгаа вэ? Амьдралынх нь хэм маяг нь ямар байгаа вэ гэдэг ингээ ярихаар нөгөө түрүүний ярьсан хамгийн ихэнд ярьсан нөгөө замын хөдөлгөөний дүрмийг дандаа гацсан юм хийгээд шүү дээ. Одоо өглөө гэхт чинь ер нь бол цагт амжиж босох хэрэгтэй гэж хэлдэг байхгүй уламжлалын ухаанд. Тэр хийн цаг гэдэг нь болохоор 3:40-с 7:40 хооронд байдаг цагийг хэлж байгаа. Тэгэхээр тэр өөрөө яадаг юм хэр хийн цагт босохоор тэр өдрийн ажил нэгдүгürt амжина. Хөнгөн байдаг байхгүй хүний бие организм өөрөө. Цаг хугацааны талаас, эрч хүч талаас. Гэтэл хийн цагийн дараа болохоор бадган цаг явдаг байхгүй юу? 24 цагийг болохоор хийн цаг, шарын цаг, бадган цаг гэд хуваачдаг. Тэгээд тэр нь болохоор 2 хийн цаг, 2 бадган, 2 шарын цаг гэдэг. Нэг нь өглөө нэг оройт гэж ярьдаг. Тэгэнгүүт бид нар энэ 7:40-с одоо хойш буслаа. За 8, 9 цаг тусаад ирэхээр бадган гэдэг төлөв рүү орчдөг байхгүй хүний бие организм. Тэр нь бадганыг ерөөсөө яг сайн мэдхгүй байгаа тийм. Яг юу гэдэм бэ? За бадган гэдэг төлөв маань буюу энэ маань өөрөө ерөнхийдөө бол саласт буюу нэгсэндээ хаваншил үүсэх гэсэн ойлголт. Хүндэрсэн төлөв гэсэн ойлголт руу орчдөг байхгүй. Хэтэрсэн гэсэн үг. Тий, утга явж байгаа. Тэгэнгүүт бадган төлөв гэдэг маань тэгэхээр бие хүндрээд ирдэг юм байна шүү дээ нэг талдаа. Тэгээ хүндрээд ирэхэр чинь нозоордог байхгүй юу? Нозоороод ирэхээр залхуу өрнө. Залхуу өрөөд ирэхээр унтмаар санагдана. Тэгээ хөдөлгөөс дургу өрнө. Тэгэхээр энэ бол нөгөө нэг талдаа бол энерги урсгал удаашрч байгаа байхгүй юу? Тэ? Нөгөө талдаа яг энэ бадган төлөвтэй байгаа үед бол хүн бол яг бясалгах тийм ажил хийвэл их сайн гэж хэлдэг юм байна. Яг бол тэр маань хүндэрсэн төлөв байх гэдэг нь шүү дээ. Суурь хий бол ингээ хөнгөн хөдөлгөөнгөө төлөв байх гэдэг нь шүү дээ, тэ? Тэгэхээр яг хүнийг бол за тэрийн дараа нь хэлж үгүй. За тэгэнгүүт дараа нь шарын төлөв гэж байна. Шарын төлөв, шарын орон зай гэж байна. Тэгэхээр энэ бол бидний энэ шар гэж байгаа ойлголт бол нарны идэвхжэлтэй шууд холбоотой байдаг байхгүй. Нар одоо эд тусж байгаа буюу их үд гэж нэрлэж байгаа. Тэр үед бол бидний ходоодны галын элч нэмэгддэг буюу ажил хийхэд бол хамгийн их одоо тий эрчим зардаг, энерги зардаг энэ үе байгаа. Нөгөө талдаа болохоор яг энэ үед нь бид нар хоолоо, ялангуяа махан хоолоо идвэл нөгөө цусыг мань бохирдуулахгүй гэж үздэг байхгүй. Яг л ходоод галаар буюу тэр хоолыг шингэх хамгийн эрчимтэй чадaltaй үе нь байна. Яг нарны эд их туссан байгаа үед махан хоолоо идвэл тэр бүрэн болсорно гэж хэлдэг байхгүй. За тэгээд орой буюу тэр дараа нь бол дахиад хийн цаг яваад тэгээд бадган цаг яваад шарын цаг ингээд циклтэй ингээд 24 цаг явдаг байна. Тэгэхээр нөгөө өглөө бол хийн цагтаа босвол хөнгөн байх гэдэг. Ер нь бол яг хүмүүс тэгээд үзэхээр бид мэдэгддэг. Сайхан хөнгөн тухайн өдөр бол ажил их сайхан бүтдэг. Тэгээд ер нь настай хүмүүс бол өглөө эрт бос гэдэг шүү дээ. Тэр чинь тийм байгаад байна. За тэгэхээр тэр сэтгэл санаанд бас нөлөөлнө. Мэдээч назарцсан хүн чинь тэгэл засахураа. Тийм тэгвэл багтай байх шүү дээ. Тэнгүүд 3:40-с 7:40 хооронд хийн цаг яваад за тэнгүүд 7:40-с 11:40 хооронд бадган цаг яваад 11:40-с 15:40 хооронд шарын цаг яваад тэгээ хийн цаг ингээд явцдаг байхгүй. Тэнгүүд бадган цагт хүн ингээд босохоор нозоор ингээд төрүүлчихлээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр хүндэрсэн төлөвтөл хүнд нэг бүтээл гарах нь муу байх нь шүү дээ. Шарын төлөв маань бол ерөнхийдөө бол тэр гал амин чанар нь нэмэгдчихдэг учраас их үдий халуун. Ер нь бол тэгэл нэг нозоорчих юм бол цаашаа ер нь гадаас гаргаач дургу өрөөл хүн чинь тэгэл гэртээ бүксээр гал таардаг шүү дээ. Тэгэхээр нэг ийм зөв зөвхтөл байна. Нөгөө талдаа болохоор хоол хүнсээ яг энэ тхийн цаг, шарын цаг, бадганы цагт тааруулж идвэл хүн эрүүл байх гэдэг. Тэгэхээр өглөө бол ерөнхийдөө бол хөнгөн хоол идэх хэрэгтэй. Гэхдээ бадган цагт бол одоо тэр бадган гэдэг маань өөрөө ходоодны одоо тэр эсүүдийн ажиллах чадвар суларсан байгаа үеийг хэлдэг байхгүй юу. Гэхдээ өглөөнийх нь бол өглөө хоолоо идэхдээ идчихэд шарын цаг дараа нь эхэлцдэг учраас тэр одоо дутуу босрж байгаа хоолыг бол шарын цагтаа босруулцдаг. Гэтэл оройны бадган цагт бол хоол идэх юм бол тэр хоол шингэхгүй байгаад идэг. Тэр нь болохоор 19:40-с 21:40 хооронд байдаг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс чи хвчлэн орой махан хоолоо идэх байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ бадган цагта махан хоолоо идэх нь өөрөө тэр цаанаа яах нөхөр тэр биологийн хэмнэл дээр шүүрд ялгаруулах муу байдаг учраас энэ нь өөрөө ялангуяа мах дутуу болсроод тэр дутуу болсон бүтээгдэхүүн маань бидний цусаар хэрэлдэхээр нөгөө цус нь өтгөрөөд бохирдно гэдэг ойлголт руу орчиж байгаа. За дараагийн сэдв цус. Одоо энэ цус чинь л хүний хамгийн амьдралын энерги чинь мөчнө урсгал яваад шүү дээ. Тий. Тэгээд одоо зарим хүмүүс нь баг нэг найтайлгаал өвөлдөө идэвчж байна. Зарим нь болохоор хідэн тун баг курсээр нэмчилгээ уугаал идэхгүй байна гэдгийг дөрөв хоёлаа цуснаас шалтгаалаад байгаа гэж хэлээдсэн л та. Та үзэгчтэй энийг яг яагаад цуснаас шалтгаалт юм бэ? Тэгээд цаашаага хоёлаа ярилцаад явчих. За тий. За уламжлал ханаа хонд болохоор цусаа цэвэрлэх, хийгээ дарах. Одоо энэ ойлголт байдаг. За цус цэвэр хий одоо дарагдсан буюу хий бол одоо өөрийнхөө амин чанартай зөв байх юм бол хүн эрүүл байна гэж үздэг. Тэгэхээр түрүү ярьлаа тий хоол хүнс маань өөрөө одоо дутуу боловсрсан бүтээгдэхүүн бол цусыг бохирдуулдаг. Тэгээд тэр цус маань өөрөө бохирдоод эхлэхээр одоо хаана одоо бохирдсанаас шалтгаалаад завиурууд илэрч байгаа шүү дээ тий. Тархины одоо суцсан дээр очиод одоо тэр өөхөн одоо тэр одоо тавруунууд суцны хан дээр үүсэх юм бол склероз буюу тархины суцны нарийсэл хатуурлууд гэж нэрлэж байгаа тий. Тэгэхээр цус бол бүх эргэтэн нөгөө шим дижилээр хангах зам нь болж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор цус маань өөрөө биеийн тамирыг нөхдөг байхгүй. 7 тамир гэж ойлголт байгаа. Цус тамир нөхөн. Тэгэхээр цус цэвэрхэн бол хүний тамир буюу тэр эрчим энерги сайн байна. Тэгэхээр тэр 7 тамир гэдэгт нь юу орд юм бэ гэхээр нэгдүгээрт бол за өөрөө цус орноо. За хоёрдугаарт нь болохоор чөмөг орноо. За яс орноо. Булчин буюу мах орноо. Дусал буюу одоо бидний эр нөхөн үрчүүн талаас одоо чалах гэж ярьдаг те тэр орноо. За тэгээд тунгалаг гэдэг ингээд энэ 7 тамирыг бол одоо цус цэвэрсэн одоо тохиолдолд одоо 7 тамир хэвэн байна гэж ойлголт байдаг. Нөгөө талдаа болохоор энэ 7 тамир маань өөрөө хий одоо тий хий бас одоо тэнцвэртэй байгаа тохиолдолд одоо тэр 7 тамир бас хэвэн байна гэж үздэг байгаа. Тэгэхээр цусыг одоо тэгвэл яаж цэвэрлэх вэ? Хизээ цэвэрлэх вэ гэдэг ойлголт яригдчих чинь тий. Тэгэхээр монголчууд бол жилд 2 удаа цус цэвэрлэдэг. Цус цэвэрлэх буюу одоо нэгсэндээ цусныхаа бохирдлыг бол тий хоол хүнсээрээ засдаг ийм ард тум багт. За нэгдүгээр болохоор бид нар чи өвөл болоод тэгэхээр махыг хийдэж байгаа гэдэг түрүү ярьчлаа тий. Мах гэдэг маань өөрөө одоо хүйтэн сэрүүний улиралд эрчим энерги нөхөхийн тулд эргэлдэгэ. Тэгэхээр тэр махны одоо дутуу боловсрсан тэр цуснд өтгөрсөн байгаа бүтээгдэхүүнүүдийг хавар одоо бид нар тэр хий одоо цагт тэр хөдөлгөл нь үүсээд эхлэхээр одоо элэг зөсөө цэвэрлэж цусаа цэвэрлэнэ. Намар бас цэвэрлэдэг. Намар болохоор яаж юм гэхээр хавар одоо дутуу болсроо зарим юм нь үлдсэн бай гэж үү цэвэсний дараа. За 100 магадгүй зарим нь үлдсэн байлаа гэж бодоход энийг одоо тэр шаар гэдэг юм үлдсэн байгаа зүйлийг нь намар цэвэрлэдэг. Намар. Тэгэхээр жилд 2 удаа цусаа цэвэрлэдэг. За яаж цэвэрлэдэг юм гэхээр нэгдүгээрт бол цус маань өөрөө илгэнд одоо илэг гэдэг хэрэгтэн маань уламжлалгад бол цусыг бүтээдэг хэрэгтэн гэж үздэг байхгүй юу. Тэгээд илэг цөсөө цэвэрлэх аргаар цусаа цэвэрлэдэг. Илэг одоо илгэнд маань өөрөө цөс боловсрдог буюу болдог. Тэгээд цөсний хөөдөөгээд нэг илгэнд наалтсан юу гэдэг штэ. Тэрэндээ цөс хоримтлагдаад тэгээд тэр цөс маань өөрөө нарийн гидсэндээ очиж одоо юу нээгддэг байхгүй юу. Одоо тэр шүүрлэн тэнд ялгардаг гэсэн. Тэгэхээр хоол хүнсээр идсэн өөх тусыг бол цөс одоо задлж өгдөг багт байгаа. Гэтэл сүүлийн үед бол бид нар чи ингээд нэг мацаг барина гэд тэ янз бүрийн өөх тус итгэ болчихж байгаа. Тэгээд ирэхээр нөгөө илгэнд нийлэгдсэн цөс маань нөгөө хүүдий дотроо хоримтлагдаад тэргээр одоо хоол хүнсээр уг нь нарийн гидсэндээ ороо задрах байтал нөгөөх маань задрахгүй тэндээ хоримтлагдаал байгаад байна. Тэгээд эхлэхээр тэр цөс маань өөрөө давс ахгүй юу? Цэсний давс идэг. Тэгээд тэр давс бол шингэн нь бол одоо тэр цэснийхаа хүүдийн одоо хөндийдөө тэр өтгөн хэсгэнд бол хан дээр ингээд наалдаад ингээд зузаарч эхэлдэг.
тэрийг эход харахаараа цөсний хүүдийн хан зузаарсан. Цөс өтгөрсөө, эсвэл цөс нугларсан гэж хэлж байгаа нь өөрөө тэр хүн өөх тосыг одоо тодорхой хэмжээнд хэрэглээгүй байна гэдгийг хэлж өгч байгаа. Тэгээд тэр өөх тосыг хэрэглэхгүй болохоор яад юм бэ гэхээр нөгөө давс чинь бол усыг татдээ штэ. Одоо бид нар юм хүм ингээд зогчгоороо давстаа усыг ингээд жин тавихаар тэр чинь хавн буучдаг те. Тэрнтэй ялгаагүй тэнд хүүдийн дотроо хан дээрээ ханалтсан байж байгаа одоо давхар үүсгэсэн байгаа давс маань нэгнийхээ одоо тэр шингэнийхээ хэсгийг өөртөө тасаад эхлэхээр чулуу болдог байхгүй юу. Тэгээд чулуу болоод эхлэхээр цөсний чулуу гэдэг зүйл маань тэгж үсдэг байна. Нэгдүгээрт, хоёрдугаар болохоор тэр өөх тос гэдэг зүйл маань өөрөө бидний бие организм тодорхой хэмжээний хэрэгтэй. Яагаад тэр бүдүүн гэдэс гэдэг тэр хэсэгт маань бол бидний дулаан үсгдэг одоо тэр процесс явагддаг. Биеийн дулаан үсгдэг. Нөгөө талдаа тэр дулаан одоо үүсдэгээр холбоотой ашигтай бактери гэдэг зүйл бас бий болдог. Тэр ашигтай бактери маань өөрөө бидний дархлаа буюу нөгөө гаднаас орж ирж байгаа нөгөө ням бактерийг устгах одоо тэр үйлдэлийг хийдэг баггүй юу. Тэгтэл бид нөгөө нэг хоол хүнсээрээ одоо өөх тосоо авахгүй тэгээд цөсөө ялгахгүй тэгээд одоо нэгсэндээ мацаг бариад гэдэг юм уу ингээд байхаар нөгөө хийн аривдаад дээр нь болохоор тэр ашигтай бактерийн тоо цөөрөөд дархлааныхын системэд ерөнхийдөө багасаад буюу одоо нэгсэндээ ням бактери орж ирэхэд тэрийг эсэргүүцэх чадал одоо тэр тамир гэж байгаа тэр зүйл нь сулардаг байхгүй. Ингээд ирэхээр нөгөө ялангуяа энэ цагаан хоолтой, ногоон хоолтой тэр хүмүүс өвчин тусах чадвар одоо тэр зүгээр идчихэж байгаа хүмүүний хувьд бол муу одоо өвчнөө эсэргүүцэх чадвар муу гэдэг баад. Тэгэхээр нөгөө явсаар байгаа л бүх юмныхын зангилаа нэм цусны бохирдолч байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө талдаа болохоор тэгвэл цусаа тэгвэл яаж цэвэрх юм гэхээр уйлралдаа зохицуулж хоол хүнсээ нэгдүгürt итх юм байна. Цөсөө угаах юм байна. Тэ цөсөө угаах юм байна. Жилд 2 удаа угаах юм байна. Хоёрдугаар болохоор хоол хүнсээ зөв итх юм байна. Хоол хүнсээ зөв идэхдээ бол за 100 болвол мэдээж хэрэг халууны уйлрал учраас монголчууд бол цагаан эдэгээ түлхүү иддэг гэсэн. Тэгэхээр тэр махны бохирдлыг цөсөө угаацсныхаа дараа цагаан эдэгээ идээд тахаар яах нь нөгөө махны бохирдлыг чинь цэвэрлээд өгчдөг байгаа байхгүй. Намар болоод тэгэхээр жимс ногоогоо идчихэж байгаа шүү дээ бас. Тэгээд жимс ногоогоо цагаан эдэтэйгээ идээд намар бол нөгөө өлчрөө гэдэг шүү дээ тий. Намар их сайн даар гэд өвөө минь хэлдэг байсан шүү дээ. Тэр чинь яаж нэхэр дархлаа суулгаж байгаа байхгүй. Тэгээд дархлаа суудсан тэгээд нөгөө бохирдлгүй бие чинь өвөл бол яах нь ханаа том хөрөхгүй байх нь шүү дээ. Хонь ямагч гэсэн намар шуурга сүрүүлж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан яг л хүний бие организм ч өөрөө байгальтайгаа уялдаатай гэж түрүү ярьчлаа шүү дээ. Тэгэхээр тэр байгалийнхаа уялдаатай зохицож тэр амьдралынхаа хэм маягийг авах нь өөрөө хүнд эрүүл авах гэдэг байгаа байхгүй. Гэтэл бид нар чи одоо бол яаж нэхэр өвөл зөнгөө бие хинжээ нэгдүгээр хоёрдугаар бидний хоол хүнсэнд ялангуяа одоо энэ сүүн бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэхээ болоод эхэлж байна. Тэгээд болоод эхлэхэр чинь нөгөө химээ авчдах байгаа байхгүй. Хим буюу нөгөө энерги авчдах болчихж байгаа. Бид нар одоо сүүн буюу тэр малын одоо тэр цагаан эднээс яг юуг аваад хэрэглээд идэм бэ гэхээр нэгдүгээр тэр сүүний уургууд маань өөрөө биднэрт кальц гэдэг байгаа тий. За нөгөө нэг амин хим эрдэс витаминуудыг нэгдүгээрт өгж байгаа. Сүүний уургууд өгж байгаа. Хоёрдугаарт нь болохоор сүү сайн ялангуяа бид нар ааруулаад дээр сайд хэр яс бэгчдэг гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр тэр ясанд бас хим өгöd байгаа байхгүй. Цагаан эдэн маань өөр. Яг тэр цагаан эдэгээ сайн идсэн хүн одоо ингээд гар хөлн ингээд унлаа гэж бодоход хугардаг шүү дээ. Тэ? Гэтэл цагаан эдэн муу идсэн хүн бол одоо ингээд жоохон байж байгаа л одоо хугарчдаг багч. Саяхан өчигдөр би нэг фэйсбүүкээр нэг тохиолдлыг ярьж байгааг сонслоо л доо. Тэгтээ тэр гадаадд нэг хүүхэн ерөөсөө гадагшаа гартгүй. Гадагшаа гарахаараа нүрээ ингээд дандаа тагладаг. Дандаа юм битүү хувцас өмсдөг. Тэгээд ерөөсөө цагаан эдээ одоо юу гэдэг сүүн бүтээгдэхүүн ерөөсөө хэрэгэлдэггүй. Тэгээд тэр хүүхэн одоо юу яаж байгаа. Тэр хүүхний зургийг тавьсан билээ. Битүү ингээд ийм нарны малгай өмсөд нүдний шил зүгээд ингээд хамцуутай цамц өдр өмссөн байгаа байхгүй юу. Тэгээд тэр ингээд эргэсэн чинь одоо гэртээ байж хагаад ингээд унтчих та ингээд эргэсэн чинь нуруу хугарч гэж байгаа байхгүй. Очоос. Тий. Тэгээд тэн дээр бол ингээд тэр хүүхний жишээн дээр ярьж байгаа байхгүй. Энэ яагаар юунаас болов гэнгүүт нэгдүгürt нарнаас одоо авдаг витамин аваагүй. Тэгээд хоол хүнсэндээ бол яах нь тэр кальц одоо тэр эрдэс витаминтэй тийм хоол хүнс идэг учраас энэ хүний одоо амьдралын хэвээр буруу байсан учраас одоо ингээд өнөөдөр ингээд нуруугаа хугарах
дайны зүгээр ингээ хөдлөхөд одоо нуруу хугарна гэдэг чинь өөрөө ясал асар их ширэгдсэн байна гэд тэн дээр ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр өөрөө эргээд ярихад байгалийн бүтээгдэхүүн бид бүгдээрээ. Тэгэхээр тэр байгаль дээрээ гарч иж байгалийнхаа тэр одоо зохицолд байгальтайхаа зохицож иж нөгөө талдаа байгалийнхаа тэр өгөөж өгсөн одоо органик гэж нэрлэж байгаа тэр хүнсээ бид нэр зөв хэрэгжилж иж тэгжээж бид нар ирүүлэх гэдэг байхгүй юу. Тий. Тэрийг бол яхан монголчууд илүү одоо мэддэг арт том. Бусад арт томоос илүү одоо тэр амьдралын хэм маягт нь тэр одоо соёл уламжлал нь орсон байна л да. Тий. Тэгэхээр энэ ясны эрүүл мэнд ч юм бас тусдаа бүр маш гүнзгий судлагдтуунтай арга амьдралын зөв одоо ёс заншилтай холбоотой юм зүйл болж таарат тий. Тэгээд яс бол өөрөө нөгөө нэг нэгтэршил буюу ер нь бол яс ингэж нөгөө нэг хатуу зүйл идэх эсвэл одоо тэр одоо нормалтай ноцолдох ч гэдэг юм уу тийм хүнд хүчээр одоо зөвлөх хэрэглэгч гэдэг юм уу тэрэн дээр яс илүү бэхжиж идэг. Тэгээд цагаан эдэгээ идээд л одоо юу гэдгийг хөдөө одоо тэр амьдарч байгаа хүмүүс чинь ахын хөдөлмөр нь одоо хотод байж байгаа хүнийг бодвол яс нь хэмтэй буюу одоо сайн байгаа байхгүй юу. Гэтэл одоо бид нар чинь тэхгүй л байна л да. Тийм учраас өнөөдөр ингээл жоохон эвгүй шигтэл хөл гар нь хугарцсан байх жишээний тий. Одоо тэр чинь бол бидний амьдрал хийх маяг буруу байна л гэдгийг хэлээд байгаа байхгүй юу. Одоо тэнгууд яс цус за бидний энэ дотоод би таван цул гэл ингээл зөндөөл зүйлүүд нэг нэгээр нь ярих юм байна л да. Тэнгууд одоо сэтгэл санааны байдлаас болоод сэтгэл зүйн эрүүл мэндээс болоод бие махбод өвдөж байна. Тэнгууд тэр талынхаа эрүүл мэндийг ер нь яаж сахиул цохилтой вэ? Таны хувьд өөрөө яаж сахиж байна? Хүмүүст сэтгэл зүй, оюун ухаан, тэр ухаарал, гэгэрэл, боловсрал тэр зүйлсээ бол яаж авч явахыг зөвлөж байгаа вэ? Бие эрүүл байхын тулд. За нэгдүгээрт бол одоо түрүү хэллээ. Амьдралынхаа хэм маягийг зөв байлгахын тулд нэг нар сарны улирлынхаа онцлогтойгоор амьдралаа авч явах юм байна. Тэ? Одоо өглөөрт босох юм байна. За болж игэл одоо тасгал хөдөлгөөн хийх. Тэ? Одоо нэгсэндээ нөгөө нэг хилээд идэг штэ. Хөгшөрч өгөхгүй. Хөшөж өгнэ. Энэ үнэн штэ. За жишээ авъя. Одоо ингээд нэг цаасан хайрцаг байлаа гэж бодъё. За тэр цаасан хайрцгийг ингээд гадаа ингээд годомжинд тавьчлаа. За тэрийг ерөөсөө хөдлөхгүй. Тэр тэгээл тэр газараа байгаал бороо ороод цас ороод одоо шуурга шугараал гэдэг юм уу. Тэгээд 1 юм уу 2 жилийн дараа тэр хайрцаг байх үгүй л байхгүй болчихно. Тэ? За тэрнтэй адилхан хүний бие организм мөн ялгаагүй. Бид нэр ингээд хөдлөхгүй зүгээр суугаал. Одоо зургтын өмнө хоол идчихээл тэгэл ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй суугаал байвал өвдөн. Энэ тодорхой. Сэтгэл зүйн хувьд гондно тодорхой. Яг л тэр хэм буюу тэр энерги одоо урсаж явах хэрэгтэй байна шүү дээ. Орчлон ертөнц өөрөө зөв тогтол нь дандаа юм хөдөлгөөнд оршиж шүү дээ. Дөрөв үлрээс шилжиж гин, өдөр шөнө солигдож гин, амьдрал үргэлжилж гин. Энд чинь дандаа хөдөлгөөн шүү дээ. Гэтэл тэр хөдөлгөхгүй л байгаад байвал хүн одоо хөшнөө гэдэг маань өөрөө тэр нэг үжирнэ гэж байгаатай адилхан болчиход байна шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байна гэдэг нь өөрөө яг юу хэлээд байна гэхээр энэ орчлон хорвоо гэдэг маань өөрөө нэгсэндээ том нь жижигээ агуулж идэв юм аа. Тэгэхээр таньсан мэдсэн зүйлээ бусдаа зааж өгөхийг хэлж байгаа нэг талдаа. Нөгөө талдаа түрүү ярьлаа. Нөгөө таньснаа заагаад өгсөн чинь нөгөө хүн тэр амьдрал дээр дөрийг хэрэгжүүлээд сайхан боллоо. Тэгэхээр эргээгээ тэр хүнд талархаж байна. Тэгэхээр энэ өөрөө тэр энергийн хуулиар ярих юм бол эргээгээд тэр энерги буцаад эргээд тэр хүнд ирж байгаа учраас тэр тэнцвэр дээр өөрийгөө аваач тавих нь өөрөө чухал аа. Нөгөө талдаа хүн болгон энэ орчлон хорвоо дээр ирэхдээ өөрийн үүрэг даалгавартай ирсэн ба. Үүрэг даалгавартай. Тэгэхээр яг би зүгээр өөрийнхөө хувьд аваад үзэх юм бол би бол зүгээр л эмч хүн юм аа. Тэгэхээр би ер нь бол өөрийнхөө ажлыг хийж гин гэж ойлгодог байхгүй юу? Ажлаа л хийж байгаа. Тэгэхээр тэр хүн магтсан ч би ажлаа хийн. За магадгүй зарим нь одоо муулж иж болно. Гэхдээ би ажлаа л хийн. Тэгэхээр нөгөө үүргээ нөгөө ойлгоцсон гэдэг шиг нөгөө тодорхой хэмжээнд энийг өөрийнхөө дотоод сэтгэл зүрхэндээ бүр ингээд хатцсан тий. Тэгээд тэрийг яаж явал хүмүүсийг эрүүл байлгах уу, яаж зөв байлгуул хичээх үү гэдэг шиг хүн болгонд тийм давуу байдлууд байгаа. Би одоо өөр дөр жишээ аваад ярихад бол тийм байгаа. Тэгэхээр бусад хүмүүс тэр давуу байдлуудаа ашиглаад бусдад одоо тэрийг түгээ буюу өгөх гэсэн утга явж байгаа. Юу ч чаддгаа үг. Тий. Тэгэхээр зарим хүн бол зураг зурдаг хүмүүс бол гоо зүйн тэр гоё зургаар гоё мэдрэмж өг.
Зарим нь одоо шүлэг өчтдөг бол шүлгээр бүтээлээ гарга. Зарим нь бол яг нь гоё сайхан зүйл хийж чаддаг бол тэр хийж чадж байгаа. Ер нь бол бүх хүн тэр боломж нь байгаа. Гэхдээ тэр нь өөрөө яг хүний тэр дотоод зүрх сэтгэлээс гарч байгаа тэр мэдрэмжээрээ хийж чадчихвэл тэрэн дээр нөгөө хоёулагийн ярьсан төрөний нөгөө амин чанар гэдэг зүйл шилжиж байгаа байхгүй. Яг тэр зүрх сэтгэлээсээ хийсэн юм хүмүүс бүгдээрээ мэддэг байхгүй. Харилцааг мэднэ, хийж байгаа тэр одоо магадгүй бүтээгдэхүүн байлаа гэж бодоход мэднэ. Үзэл хүн одоо амтаж үзээч юм уу, идэлж хэрглэж үзээд эн чинь өстой сайхан юм байна шүү дээ. Дахиж тэрийг авъя. Тэгсэндээ тэр мэдрэмж болохоор тухайн хүн дахиад очино. Тэгээ тэн дээрээ л өөрийгөө авчиж тавиад байхаар энэ нь өөрөө нэг талтаа бол энергийн хуулиар одоо тэгээ зөв болоод явчихна гэсэн утга явж байгаа. Харилцааны хувьд бол нэгэндээ хайртай байна л гэсэн үг байна шүү дээ. Гой уран бүтээл юу чаддгаа дамжуулж тэр хайраа мэдрүүлээл гэсэн утгатай. Нөгөө талдаа болохоор бүгдээрээ одоо хүн төрлөختнийг аваад үзэх юм бол бүгдээрээ нэг шүү дээ. Нэг. Яагаад дээрээ буюу тэр оршихуун зөв тогтлоор аваад үзэх юм бол бүх юм нэгдмэл гэдэг дээр утга санаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг мэдээж ондоошл байгаа. Тэгэхээр том зургаараа харах юм бол дэлхийн одоо хүн төлөвтөн дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс өөр зан заншилтай ч гэсэндээ хүн гэдэг утгаараа нэгдмэл дэлхий дээр амьдарч байгаа оршин суугч гэдгээрээ нэгдмэл. За дотор нь бол дахиад ангилаад үзэхэд Монгол гэдгээрээ бид нар чинь бас нэгтгэл. Тэгэхээр зүрх сэтгэлээсээ нөгөө миний Монгол, бидний Монгол гэд эн чинь минийх штэ гэд ингээд нэг өөр юм шиг ингээд нэг юм мэдрэмж суухаар хүн тэр нэг үр зүрхнээсээ тэр чинь эргээгээд ундарч гарч ирж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр одоо тарины түрүүний хэлсэн тэр хот гэлтэй. Тэр хоосон байгаад байна. Тэр нөгөө авах хэрэгтэй юм авч чадахгүй гэдэг. Тэгэхээр чин тэр мэдрэмжийн төрөхгүй байгаа шүү дээ дэлхийн хүмүүст. Ягаад төрөхгүй байгааг нь уусаа харилцаанаас нь хараад харцнаас нь хараад бид нар мэдчихлээ. Тэгэхээр одоо яг бид нар яавал тэр. Тэгэхээр түрүү нөгөө ярианыхаа ихэнд ярьлаа тий хүнийг хүн засгүй хүн өөрөө засд юм аа. За нэгдүгээр болохоор өөрийнхөө дотоод руу би яг хин юм бэ? Нэгсэндээ юмыг химжиж үзчихийж буюу тий тэр тухайн зүйлийг хүн таньжиж тэгжиж тэндээсээ одоо хэр зэрэг байгаа вэ гэдгийг одоо олно л доо. Тий химжиж үзчихийж бид юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар өөрийнхөө дотоод руу орчиж тэгэхээр би ер нь ямар хүй надад одоо сайн араншны юу юм муу араншны юу гэдэг өөрийнхөө дотоод руу өнгөх хэлж байгаа. Хоёрдугаар талаар нөгөө зүрх сэтгэлээсээ харьцгээд байгаа шүү дээ. Харьцаад эхлэхээр магадгүй тэр араншин чинь гарч ирнэ. Заримд нь ингээд гоё хандж итэл магадгүй намайг загинж болно. Зарим нь одоо юу гэдэг алгадаад авчиж болно. Гэтэл нөгөө түрүүний ярьсан нөгөө том нь одоо тий жижигийг агуулж идэв юм аа гэдэг дээр ажиллах болчих. Тэгэхээр нөгөө өөрөө нөгөө гоё дээр байх гэдэг шүү дээ. Гэтэл тэр гоё гэдэг маань өөрөө надаас их тийм төвчээр одоо янз бүрийн хатуужил тий ухаарал янз бүрийн юм шаардаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөөх дээрээ дахиад өөрийгөө авчиж тавина. Одоо алгадуулсан байсан ч авчиж тавих болчихж байгаа нөгөө талдаар. Тэгээ яах нь алгадчихлаа. Тэр хүн намайг ингээд зогчлоо. За магтах бол одоо ойлгомжтой тий. Гэтэл би өөрөө дахиад бодно шүү дээ. За би энэ хүнд алгадуулахаар яг юу хийцээ? Магадгүй одоо энэ хүний өнцгөөс харахад би одоо тааламжгүй тийм байдлыг үүсгэсэн юм байна гэдэг ч юм уу. Ингээд одоо өөрийгөө тэндээс дахиад нэг ухаарл гэдэг юмыг авах гэдэг шүү дээ. Нэг талтаа. Нөгөө талтаа болохоор тэр хүнтэй дахиад харилцаа хийх үү гэхээр тэр томон жижигээ агуулж идэм гэхээр дахиад харилцаж байгаа. За харилцлаа. Гэтэл нөгөө хүн дахиад алгадах чинь шүү намайг. Би одоо өөрийгөө засчиж байхад алгадах шүү. Тэгвэл нөгөө хүнийг одоо асууна. Яагаад намайг алгадаж байгаа юм те? Би чамд алгадуулахаар ямар одоо буруу юм хийчвэ? Чи надад хэлээд өгөөч ээ. Тэгэхээр тэр хүн бас хэлэндээ те. Тэгээд нөгөө нэг гэсэндээ нөгөө өрөн дээрээс нөгөө зөв харилцаа хийгээд эхлэхээр тэр хүнд бас сайн араншин байгааг бол байх шүү дээ. Тэр одоо өөрийнхөө зүрх сэтгэлээс гарч байгаа тэр давуу байдлаараа нөгөө том нь жижигээ агуулж идэг юм а гэдэг шиг тэр байдлаараа нөгөө хүний тэр өрөн дээр ээж байгаа нөгөө гэмтэл буюу нөгөө хилээд байгаа дутуу байгаа юмыг засаж өгөх аргын зааж өгөх хэлээд байгаа. Тэгээд тэр зүв болоод эхлэхээр тэр хүн одоо нэгсэндээ дахиж тэр хүнийг алгадахгүй шүү дээ. Тий. Гих мэтлэнгээр ингээд ярих юм бол энэ өөрөө ингээд байнгын бөгөөд тэр зүв байх гэдэг дээрээ дандаа өөрийгөө авчид тавьсан ийм байдал байгаа. Нөгөө талдаа болохоор одоо ингээд эмч хүний хувьд бол одоо жаргацсан гэдэг юм уу одоо тийм гоё сайхан байцсан хүн бол ирэхгүй л дээ.
имлэг дээр дандаа л асуудалтай л хүмүүс ирнэ. Гэхдээ тэр асуудалтай байгаа хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхгүй л тэнд одоо нөгөө сууж байгаа шүү дээ. Тийм учраас миний хувьд бол хизээч би одоо юу гэдэг тэнд ингээд залхсан одоо юу гэдэг ядаргаатай ингэж ер нь бодох тийм байдал надад үүсдэггүй. Яг тэр яг л нөгөө нэг үүрэг хүлээсэн хүн гэдэг шиг өөрийгөө тэр байдал дээр авчид одоо угаасаа ингээл нийгмийг ингээ харахаар бохирол байна л да. Одоо сошиал дээр ингээд нэгийг муулсан хүмүүс зөндөө байна тийм тэгээд байна. Гэтэ би тэрийг харахаараа энэ одоо тэр хүмүүс сайн байгааг бол байгаа шүү дээ. Гэтэ өнөөдөр бол ерөнхийдөө бол ихэнх нь тийм болчоод байгаа учраас л тийм байгаад байгаа. Тэрээс монгол хүмүүсийн чи өөр зүрхэнд дандаа тийм сайхнаар хайраар монгол хүн гэдэг бол өөрөө яг тэр цаад дотоод мөн чанарын хувьд бол маш их тийм гоё одоо тийм хүмүүс. Дандаа хүнийг тийм хайрлсан, зөвлөсөн, тийм ухааруулсан, нэг нэгэндээ химийг хүсэн ийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэр язгуурынх нь тэр байдлыг нь өөрт нь таниулж өгөх нь өөрөө магадгүй өнөөдрийн эмч хийж байгаа хүний одоо өөрөгч байхыг үгүйсэх байна. За ингээд сүүлийн одоо асуулт гэх юм уу? Та ингээд өөрийнхөө яг зүгээр одоо сургаал альдж штэ тий. Тэгэхээр хэлхийг хүссэн зүйлээ үзэгчдтэй, сонсогчдод магадгүй одоо зүгээр надад төлөөлүүлээд олон нийт олон хүмүүст хэлэхэд яг юу байхад хамгийн чухал нь одоо юу байгаад байна. За ингээд зөндөөл бид нар сэтгэл зүй, талд хумсар, за яс цус эрүүл мэнд гэдэг. Тэгэхээр бид нар одоо яг ингээд бүгдээрээ л бодит амьдрал дээр айтайхан л амьдчмаар байна. Яг үндэ happy л амьд шүү дээ. Тэгэхээр бидэрт одоо яг юу хэрэгтэй байна? Маш олон талаас нь ярьлаа. Харин хамгийн нэгдүгээрт эв нэгдэл хэрэгтэй. Эв эсэх. Тэгэхээр эвгүй болчвол сэтгэл зүй хэцүү гэдэг утгаараа гэр бүл ч гэсэн ялгаагүй. Ер нь бол эхлээд эвлэх хэрэгтэй. Эвлэж нэгдэх хэрэгтэй. За тэрнийг гэр бүлийн жишээн дээр авъя л да. Одоо ингээл гэр бүл дотор чинь аав ээж хоёр эвтэй найртай байх юм бол тэр гэр бүл хичнээн сайхан уур амьсгалтай бай, тий? Ахан дүүс дотор аваад үзье. Ахан дүүс ч гэсэндээ нэг нэгнтэйгээ эвтэй найртай байх юм бол тэр ураг удам хичнээн сайхан бай. Улс орон ч гэсэн ялгаагүй. Тэр эвлэлт нь нэгдэх буюу тэр нэг үнд зүйл дээрээ хамтарч тий тэрэн дээрээ бүгдээрээ эвлэх нь өөрөө их чухал. Тэгэхээр бид нар эвлэх зүйл нь болохоор Монгол гэдэг одоо тий энэ одоо ойлголт байгаа шүү дээ. Нэгдүгээр зөв амьдрах, зөв харилцах. Тийм. Хоёрдугаарт нь болохоор юг ойлгох вэ гэхээр тэгвэл таньсан хүмүүс нь буюу мэдж байгаа хүмүүс нь манлал ичээ. Манлайлна гэдэг нь болохоор өөрөөрөө үлгэрлэхийг хэлж байгаа тий. Заагаа дагуулад зарим хүнд нь бол одоо тэгэр ингэргээд заагаад өчгөр зарим хүн аваа авчин тэрийг. Гэтэл зарим нь авч чадахгүй хүмүүс бас байна. Тэгвэл дагуулна. За одоо би бол одоо өөрийнхөө хувьд за цусаа цэвэрлэх ёстой шүү гэж пэйж дээрээ бичээл. Тэнгүүт цэс угаалгыг гингүүт нь ирж цэсийг угааж өгөнгөө бас давхар энийгээ яриад ингэдэг л дээ. Тэгэхээр яг өөрийнхөө хувьд бол нэг иймэрхүү зүйлэр хийж байгаа. Гэтэл өөр хүмүүс бас өөрсдийнхээ өвөрг даалгавар өгдлөөрөө энийг ингээ хийгээд хүн болгон хийчих юм бол тэн дээр эв нэгдэл гэдэг зүйл амархан бий болчихно. Нөгөө талдаа болохоор монголчууд маань өөрөө ингээд харахад залуу арт том байхгүй. Одоо энэ гадны улс үндэстнгүүдтэй ингээ харьцуулах юм бол одоо ингээд хөдөлмөрийн насыг ингээ харьцуулах тий залуу. Тэгэхээр залуу хүн одоо магадгүй настай хүн хоёрын хооронд юмыг ойлгох ойлголт хоёр өөр үйдэг тий. Настай хүн бол нэлээ олон удаа хэлүүлж иж ойлгох тий. Гэтэл залуу хүн бол тэр зөв гэдэг юм дээр нь заагаал хөтлөөл явчих юм бол маш амархан тэрийг сураа явчихна. Тэгэхээр би дараагийн юу нь болохоор Монгол бол одоо залуу арт түмэн учраас магадгүй энэ нэг шилжилтийн үеийг даваад тий яхад бол амархан одоо бас нэг сайхан үе рүү орох бас боломж байна уу гэж хувь хүний зүгээс харддаг юм байна. За талархлаа. Хэрхэн өнөд сонсогчтой үзэгчтэй. За өнөөдрийн дугаарт өргөдөж ирсэн их цэцэг эмчтэй маш их талархлаа. Та бүхэн түүний сайхан алт шиг гүнтэй сургаал зөвлөгөөнүүдийг сонссон болвол содгарам эмнэлэг дээр за би бол доорх контентныхаа доор бүх хаягуудыг тавьчихна. Тэгээ та бүхэн мэдээлэл аваад холбогдоод яваарай. За ингээд энэ үртэл хамт байж сонссон та бүгдээ баярлалаа. Эцэг эхчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа дуусна. Баярлалаа.